Бүгд өдрийн мэндийг хүргэе, шулмаарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ 2 дугаар сарынхаа мэргээр уулзч чадаа маш их баяртай байна. За 2026 оны 2 дугаар сар бол бас нэлээд онцгой олон астрологийн үйл явдлууд тохиох. Тэгээд мөн дээрээс нь нөгөө нэг сарны тооллоор тийм ээ бас шинэ одоо жилээ өгтөж авах, гал морь одоо жилээ өгтөж авах ийм сар тохиож байгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө видеогоор хэдүүлээ 2 дугаар сарынхаа ерөнхий төлөв байдал, за мэдээжийн хэрэг, ажил сурлага, за тэг хүн хоорондын харилцааг нь харах байгаа. За тий одоо хэдүүлээ нэг их олон юм нуршилгүйгээр шууд групп сонголтынхоо хэсэг рүү орцгоё. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа 3 зургаас та алинд нь өөрөө ирэхгүй татагдаад байна, аль нь танд таалагдаад байна, тэрийгээ сонгоод за тэгээд мэргээ хүлээн авч үзэхэд болно гэсэн үгээ. За ингээд та бүхэндээ чимээгүй бяцлах боломжийг олгоё. Тун утгагүй мэргээр нь уулзцгаая. За нэгдүгээр группийн маань унших тавтай морил та бүхнийхээ 2026 оны 2 дугаар сарын төлөв байдлын мэргийг үзэж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд зөвхөн танай группт зориулагдсан сахиусын мессежийг сонсцгоё. Queen of Pentacles буруу гарч ирсэн. Холбоотой мессеж өгнө. За Ace of Cups. За тэнгуутаа Death үзэр гарч ирсэн байна. За 2026 оны 2 дугаар сард 1-р группийнхний хувьд бол бас нэлээд чухал сар байхаараа харагдаж байна. Ямар нэгэн зүйлийг тавьж явуулж байгаа, дуусгаж байгаа гэж харагдаж байна. Бүр яг албан ёсоор дуусгаж байгаа. Тэгээд энэ нь юутай холбоотой зүйлийг дуусгаж байгаа вэ гэхлээр зэрэг за өөрийгөө харьцлах талбар дээр тэгэхээр зэрэг хэрвээ та ямар нэгэн муу туршилтаа олж шилжих юм бол шүдэ угаахгүй унтдаг эсвэл нүрийнхээ будагтайгаа унтдаг те веб татдаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо муу туршлууд танд байгаа бол 2026 оны 2 дугаар сард энэ зүйлийг ер нь бол одоо баг зөнгөөрөө гэж надад бол мэдрэгдээд байна. Зөнгөөрөө ингээд энэ зүйлийг бол орхих болно. Нэг л мэдгээд 3-4 дугаар сар ч юм уу те эсвэл магадгүй бүр дараа нь ингээд ботсон чинь хөөх би чинь нэрээ өмнө нь амар их тийм муу туршилтаа байдаг гэж байгаа. Тэгээ гинт болцсон биш. Тэгээд өөрийн ч мэдлгүй энэ зүйлийг дуусгах болно гэж харагдаж байна. Тэгэхээр ямар нэгэн яг нэг юм зуршлыг олвол болно. За тэгээд энэ зуршлыг байхгүй болгосноор таны ертөнцид те таны бодит ертөнцид ямар нэгэн шин зүйл бол орж ирэх гэж байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ шин зүйл нь заримынх нь хувьд болохоор зэрэг шинэ харилцаа байх боломжтой. Синглчүүдийн маань хувьд бол хайр дурлалын харилцаа нээлттэй байгаа харагдаж байна. За хостой хүмүүс бол хосоо хаагаагүй байгаа хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг энэ нь зүүн совинтой холбоотой, таны урлагийн мэдрэмжтэй холбоотой тийм шинэ хүсэл эрмэлзэл, шинэ мэдрэмжтэй нэг юм хавар болж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байх болно гэсэн эхний байдлаар мессежүүд гарч ирлээ. За тэгээ та бүхэндээ би хит хитэн Oracle хүзрүүдийг татсан байгаа. Oracle хүзрүүдэд татаж харъя. За эхний хүзэр болохоор зэрэг Animal Spirit хүзэр Raven гарч ирсэн байна. Confidence. За энэ сард ер нь бол амьдралаа ийм өндрөөс тодор харахад маш амархан байх болно. Ерөнхийдөө ингээ хаана нь юу нь болохгүй байгаад байна, хаана нь юу нь амжилттай байгаад байна. Тэрийг харахад маш амархан байх болно. Маш сайн юмыг ингээд айгуу тийм юугаар харж гин, тодор харж гин, тунгалгаар харж гинэ гэж харагдаж байна. Тийм. За нөгөө талаас болохоор зэрэг хэдүүлээ энэ сар одоо үүнээсээ улбалаа тий яг юу болохгүй байгаа, юун дээр алдаад байгаа, юун дээр оноод байгаа вэ гэдгээ сайн харж чадаж байгаа учраас маш шийдэмгий байж чадна гэж харагдаж байна. Аливаа зүйл дээр шийдвэр гаргах гад удаад тахгүй тий сонголтууд гаргах гад удаад тахгүй. Ерөнхийдөө нэг юм одоо бүргэд нэг юм нөгөө байгаа хараад шууд шүүрээд авдаг да тий. Яг тэрэн шиг тийм байдалтай сарыг өнгөрүүлэх болно. Ер нь л нэг боломж харагдах юм бол шууд шүүрж аавна. Хүмүүст юм хэлмээр санагдах юм бол тэрийгээ шууд айгу тийм өөртөө ихтгэлтэйгээр тайвнаар тий илэрхийлж чадах болно гэж харагдаж байна. Энэ маш чухал байгаа харагдаж байна. За дараагийн Oracle хөзөр болохоор зэрэг Earth Song буюу дэлхийн дуугийн хөзөр байгаа. Crystal гарч ирсэн байна. За энэ сард ямар нэгэн зүйл дээр биш үү те. За хоёр мессеж орж ирж байна. Эхнийх нь болохоор зэрэг шууд утгаараа юм байгалийн чулуу худалдаж авах эсвэл олох магадлалтай байгалийн чулуутай юм үзэх ч юм уу.
тий. Нэг тиймэрхүү юм бас болох магадлалтай. Ямар ч үсэн нэг юм байгалийн чулуутай ажиллаж эхэлж байгаа гэж харагдаж байна. Тий. За тэгээ 22-ны өдөр бас чухал гэж харагдаж байна. 2 сарын 22-ны өдөр бол та бүхний маань хувьд нэлээд энерги чинь идэвхжих тийм өдөр байх болно. Уусаа 222 гэдэг том нь өөрөө одоо нөгөө сахиусын тоо байдаг. Тийм тэгээ тэр ч утгаараа яг энэ өдөр бол та хэдийн маань хувьд айгүй чухал өдөр байх болно. Энэ өдөр ямар нэгэн онцгой үйл явдал бас тохиож иж магадгүй. За нөгөө талаас болохоор зэрэг надад ямар мессеж орж ирээд байна вэ гэхэлэр зэрэг та хэд маань ямар нэгэн тийм шин зүйлийг олж авах болно. Энэ нь болохоор зэрэг энэ Raven болон Хэрэг болон Аяны тамга хоёртой маань харилцаад байгаа харагдаж байна. Нэг юм нуугдсан байсан зүйлийг гаргаж ирж олж авч магадгүй. Одоо чулуу ялангуяа байгалийн чулуу мөлөө гэхээр ингээд одоо хөрсний давхарга дотор нуугдсан байдаг ч тэр бүр хүнд харагддггүй. Тэгээд ингээ олборлож гаргаж авдаг гэдэг шиг ямар нэгэн тийм нэг юм шин зүйлийг дотроосоо гаргаж ирж байгаа. Тэгэхээр таны дотроос юм та нууц авьяасаа мэдэж магадгүй, аль эсвэл нэг юм өмнө нь ерөөсөө тоож хардаггүй байсан хин нэгэнтэй гин тийм романтик харилцаа эхлүүлэх гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлс бас тохиолдох магадлал аяг өндөр байгаа гэж харагдаж байна. Тийм. Тэгэхээр ямар ч юм нуугдсан байсан ямар нэгэн зүйлийг олж илрүүлэх болно. Гэхдээ энэ нь маш сайн талаараа гэж харагдаж байна. За дараагийн бол бүгд сүүлийн оракл үзэр конфликт гэдэг үзэр маань буруу харж гарч ирсэн байна. За энэ үзэр бол надад тариах үзрийн 2-ын сэлмийг бол маш их санагдуулж байна. За энэчнээс надад ямар мэдрэмж төрж байна гэхлээр та бүхэн маань 2 дугаар сард хин нэгэн муудалцсан байсан хүнтэйгээ эргэж холбоо барих болно гэж харагдаж байна. Муудалцсан байсан, ам урайцсан байсан нэг хүнтэй буцаагаад холбоо тогтоогоод энэ маргааныг бол шийдвэрлэх болно гэж харагдаж байна. Шууд утгаараа шүүх мөнхтэй ч юм уу тийм маргаан гарсан байсан хүмүүс байгаа бол энэ сарда тэр зүйл нь бас шийдэгдэх боломжтой гэж харагдаж байна. За дараагийнхаа имийг хийцгээ. За энэ болохоор зэрэг би чармаар үзнэ. Хүснэгт миний өөрийн хийсэн хүснэгт байгаа. Энэ хүснэгтэн дээр 2026 оны 2 дугаар сард 1-р группийнхний амьдралд нь чухал байх зүйл юу вэ? За энэ шууд намайг төлөвлөөгүй байхад хүснэгтнээс гадуур бусан энийг тэгтээ юу яагаад авчээ? Бодчихъя. За энэ болохоор зэрэг дахиад гарчлаа. Дахиад харъя. За их баг гэдэг хоёр дээр бусан байна. Тэгэхээр энэ дээрээс надад юу харагдаж байна вэ гэхлээр ямар нэгэн энерги ба шүү дээ. Өөрөө чи энерги айгуу тийм ихсэж багасаад ах магадлалтай. Нэг өдөр айгуу идэвхтэй байгаа л нэг өдөр айгуу юутай энерги ингээд багасаал те юм хийх хүсэлгүй байгаа л юм дээшөө доошоо нэлээд юм савлгаатай жил гинэ сар ер нь болж магадгүй харагдаж чинь 2 дугаар сар таад юм маань хувьд. Тэгэхээр энэ дээр болохоор зэрэг сахиусууд нь ямар зөвлөгөө өгөх вэ гэхлээр зэрэг аль болох энерги нь их байгаа үед өөрийгөө шахаад байлгүй тэ яг унтах ёстой цагтаа унтаад өөрийгөө хит ядрааж хитрхи ингэж амар шатаахгүй байх хэрэгтэй. Гал эрчим бол нэлээд өндөртэй байх болно. За хайр романс дээр бас энэ яг талаараа орж ирсэн байгаа. Тэгэхээр хайр романс дээр нь бас ерөнхийдөө гал асах магадлалтай гэж гарч ирж байна. Тэгээд Ace of Cups маань өөрөө бас шинэ хайр дурлалыг илэрхийлж байдаг. Тэгэхээр яг үнэхээр хайр дурлал хүсэж байгаа, амьдралдаа юм романтик тэ салхийг оруулж ирэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол тэр нь биелэх, за амьдрал ер нь илүү романтик болох, хин нэгэн онцгой нэгэнтэй уулзрах, аль эсвэл хэзээ учирсан байгаа хин нэгэнтэйгээ шинэхэн харилцаа эхлүүлэх юм боломж бол маш олон 1-р группийнхний маань хувьд нээлттэй байгаа гэж харагдаж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ 7 оныхоо төлөв байдлуудыг хавцгаая. За 7 оногоо 4-7 хоног хуваагаад нэг хөзрөөр төлөөлүүлдэг байж байгаа. За эхний хөзөр болохоор зэрэг King of Swords, за Сэлмийн хаан, 2 дахь 7 хоног дээр болохоор зэрэг зоосны тамга буруу орж гарч ирсэн байна. За 3 дугаар 7 хоног дээр дурлалт асуудал, 4 дугаар 7 хоног дээр аягны хатан гарч ирсэн байна. За эхний 7 хоног дээр та хэд маань ямар нэгэн шийдвэр гаргах байгаа эсвэл хин нэгэнтэй гэрээ хэлэлцээр хийх, үн хаялцах гэх мэтчлэн зүйлсийг хийж магадгүй бас мөн ээлтэй байх болно гэж харагдаж байна. Энийгээ та маш амжилттай хийж чадна. Энэ дунд яг хэл яриагаа ашиглах хүмүүс ашиглах шаардлагатай хүмүүс байгаа бол тэрийгэ зөв хийж чадна. Эхний 7 хоногт удирдлагатайгаа бас ярилцахад маш ээлтэй байх болно. Тэ хэрвээ та цалингийн тийм
тохируулах хийх шаардлагатай байгаа бол тэ цалингаа нэмүүлэх ч юм уу эсвэл ямар нэгэн шин төсөл авах гэдэг ч юм уу тиймэрхүү юм хийх сонирхолтой байгаа. Тэгээд багш юм уу аль эсвэл юм дарах ч юм уу танаас илүү эрх мэдэл өндөртэй тим хүн дээр очиж хүсэлт тавихад бол маш ээлтэй байх болно. Шийдвэр гаргалт бол эрс сайжрна. Ер нь 2 дугаар сар тэр чигтээ та хэдийн хувьд логик ухаан, оюун ухаан ч айгүй цэлмэг байж чадна. За энэ нь болохоор зэрэг бас эргээд та хэдийн юутай холбоотой байж магадгүй хэрвээ загсны орд морд бол 70,000 гараг маань загсны ордоос гараад хоньны орд руу шилжиж орж байгаа 2 дугаар сард. Тэгэхээр түүнээс бас шалтгаалаад нэг юм далайн ваны нөлөөлөл та хэдийн амьдралаас гарч байгаа байж магадгүй. Тэ загсны ордных нь байршил нь хаана байна, натал чартны нь хаана байна гэдгээс шалтгаалаад тэ. За ямар ч байсан заавал тэрийг амар сүртэй мэдээд ах шаардлагагүй. 1-р 7 хоног дээр бол ухаан сэлмэг байна, хэл яриа айгуу гоё цэгцтэй байж чадна, шийдвэр гаргалтай өндөр байх учраас энэ эрчмийг бол яг ашиглаад те бичих, сэтгэх иймэрхүү юмнуудаа ярилцах юмнуудаа сайн хийгээд аваарай гэж сахиусууд нь зөвлөж байгаа юм байна. За 2 дугаар сарын 2 дугаар 7 хоног дээр болохоор зэрэг юм сайгүй удаашрах болно гэж харагдаж байна. Зарим нэг зүйлс хүлээлттэй болж магадгүй. Одоо жишээлх юм бол 2 дугаар сарын 2 дугаар 7 хоног дээр те ямар нэгэн бичиг баримт танд ирэх ёстой байсан, хариу ирэх ёстой байсан бол тэр зүйл хэсэг хугацаагаар бол хойшлогдож байгаа гэж харагдаж байна. Энэ нь танаас өөрөөс чинь шалтгаалж иж болно. Гаднаас бас шалтгаалж иж болно. Ямар ч байсан энэ үеэр бол ямар нэгэн зүйл удаашрах, таныг жоохон барьц алдуулах, төлөвлөөгүй байсан ямар нэгэн зүйл болох магадлалтай. За хонио том уу бас яг 2 дугаар 7 хоногийн үеэр жоохон тусгаад байж магадгүй. Тийм учраас за одоо ингээд арай жоохон цаг агаар суларчлаа да, арай гайгүй болчлоо да гэж бодоод хөнгөн нэмгэн хувцлаж битгий яваарай гэж орж ирж байна. За 3 дугаар 7 хоног дээр хэдүүлээ хэрвээ энэ синглчүүд байгаа бол хайр дурлалын талбар дээр 3 дугаар 7 хоногт шинэ харилцаа орж ирж магадгүй байгаа харагдаж байна. 2 дугаар сарын 3 дугаар 7 хоног дээр тийм. За тэгээд мөн дээрээс нь болохоор зэрэг өөр одоо хосын амьдрал нэг чухал биш байгаа хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг 3 дугаар 7 хоног дээр та хэд маань ямар нэгэн зүйлд сэтгэл шулуудаж энэ зүйлийг барьж авч байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр энэ нь ажил карьертай холбоотой байж болно, хин нэгэн хүнтэй холбоотой байж болно, ажилд орж иж болно, тий? Сургуульд явж эхэлж иж болно гэдэг ч юм уу. Ямар ч байсан нэг зүйлд ингээд ороод тэр зүйл дээр удаан хугацаанд өөрийнхөө энергийг зарцуулахаар бол тэр зүйлийн эхлэл яг 3 дугаар 7 хоног дээр тавигдж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр магадгүй одоо жишээлх юм бол тий за би ингээд за цагаан холтон болно гэдэг ч юм уу. Тэгээд тэр нь ингээд 3 дугаар 7 хоног дээр эхлэх магадлалтай. Тэгээ ер нь бол яг 2 дугаар сарын 3 дугаар 7 хоног дээр эхлүүлсэн зүйлс бол удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай. Дор хаяж 1 жил гэдэг ч юм уу те. Тэгээ ер нь цаашдаа одоо ямар зүйл гэдгээс шалтгаалаад удаан үргэлжлэх магадлалтай. Тэгэхээр яг 2 дугаар сарын 3 дугаар 7 хоног дээр амьдралд нь юу болж гин, та юуг шинээр эхлүүлж гин гэдгийг сайн анзаараарай. Ялангуяа 3 дугаар 7 хоног гэдэг маань эргээд нөгөө түрүүний 2 сарын 22 гэдэг өдөртэй маань холбоотой болж байгаа. Энэ үеэр ямар нэгэн онцгой зүйлс тохиолдох магадлал маш өндөр байгаа шүү гэж харагдаж байна. За 2 дугаар сарын сүүлийн 7 хоног дээр болохоор зэрэг аягны хатан гарч ирсэн. За энэ үеэр болохоор зэрэг та хэд маань жирийн үеэсээ илүү сэтгэл зөөлөн байх болно. Айгу зөөлрөх болно. Магадгүй хин нэгэнд ууралцсан байсан бол тэр гомдол тайлагдана те уур гарна. За тэгээ ер нь ингээд нэг юм зүрхчин хайраар дүүрээд амьдралыг илүү үзэсгэлэнтэйгээр харах, илүү гоё байгаа юм шигээр мэдрэх юм боломж бол нэгдэж байгаа. 2 дугаар сарын сүүлийн 7 хоног дээр та маань ер нь өөрийнхөө амьдралд ингээд та ямар ч амьдралын үе шат дээр явж исэн гэсэн айгу тийм талархах, бүхнийг хайрлах юм инэрэнгүү нэгүүлсэнгүү мэдрэмжийг бол сүүлийн 7 хоног дээр авах болно гэж харагдаж байна. За сүүлийн 7 хоног дээр мөн дээрээс нь эмэгтэй найзтайгаа уулзах, ээжтэйгээ, эхчтэйгээ, эмээтэйгээ цагийг өнгөрүүлэхэд маш гоё таатай байх болно. Ер нь эмэгтэйчүүдтэй цагийг өнгөрүүлэхэд таатай болно. Та өөрөө эрэгтэй эмэгтэй нь хамаагүй шүү гэж гарч ирж байна. За ерөнхий төлөв байдал бол юм байна. Одоо хэдүүлээ ажил карьер руу орцгоё. За ажил карьер, сурлаг хөдөлмөр, мөнгө санхүүг харж өгнө. За би энэ удаад болохоор зэрэг ажил карьер дээр юу авахгүй Oracle үзэр бол авахгүй гэж бодож байгаа. За 6-гийн сава. За The Sun буюу нарны үзэр гарч ирсэн.
За түрүүний маань Queen of Cups буюу аяны хатан дахиад гарч ирлээ. За дахиад нэг үзэр авъя. За хоёрын аяга. Ажил, карьер, сурдлага хөдөлмөрийн талбар дээр бол маш эерэг байгаа харагдаж байна энэ сар. Бүр хамгийн эерэг яг та хэдийн маань энэ ажил, карьер, сурдлага хөдөлмөр, мөнгө санхүүгийн талбарыг бол сахиусууд нь онцгойлон ивэж өгж байгаа гэж харагдаж байна. За ямар ивэлүүд энэ тал дээр нь орж ирж байгаа гэхээр зэрэг нэгдүгээр та хэд маань яг ямар нэгэн зүйл дээр ялалтыг байгуулж байгаа гэж харагдаж байна л да. Тэгэхээр хэрвээ тэмцээн уралдаанд орж байгаа хүмүүс байгаа бол 2 дугаар сард энэ тэмцээн уралдаан дээр бол амжилт гаргаж чадчихээн. Ямар нэгэн зүйлээс хариу хүлээж исэн бол 2 дугаар сартаа багтаад энэ зүйлээсээ эерэг хариуг сонсох боломжтой байна. Энэ нь одоо тушаал дэвших үгүй, тендерт ялсан үгүй гэдэг ч юм уу. Аль эсвэл тэр ажилд орсон үгүй, шалгалт тэнцэн үгүй гэд виз авсан үгүй гэд иймэрхүү зүйлсүүд дээр бол ямар ч байсан ялалтаар энэ зүйлийг дуусгаж байгаа гэж харагдаж байна л да. Тийм. За мөн дээрээс нь ер нь ингээд сурдаг, ажил хийдэг хүмүүсийн маань хувьд бүгдээрээ л ямарваа нэгэн байдлаар оюуны болон биеийн хөдөлмөр эхлээд явж байгаа. Энэ талбар дээр болохоор та хэд маань бусдын хүндлэлийг хүлээх болно гэж харагдаж байна. Бусад үедэсээ илүү энэ танд мэдрэгдэх болно. Тэгээд тэрнээс улбаатаагаар ерөнхийдөө хэдүүлээ маш аз жаргалтай мэдрэмжийг яг санхүү болон ажил, карьер, сурдлага хөдөлмөрөөсөө авах болно те. Ингээд бусадтай ажлынхантайгаач тэр хийж байгаа зүйлдээч тэр компанидаач тэр сургуульдаач тэр те та хинээр одоо хүрээлүүлж энэ ажил, карьер тэр юмнуудаа хийдгийм. Та өөрөө ажилдаг байсан ч гэсэндээ ганцаараа ажилдаг байсан ч гэсэндээ хамаагүй ерөнхийдөө маш их аз жаргал, эерэг одоо тийм энергиг болол мэдрэх болно гэж харагдаж байна л та. Шууд утгаараа ингээд одоо биет хөрөнгөтэй магадгүй одоо цалин өсөх ч юм уу, аль эсвэл одоо ямар нэгэн байдлаар их хэмжээний орлого гэж бол энэ дээрээс яг харагдахгүй байгаа ч гэсэндээ сэтгэл хөдлөлийн талаасаа болон нэр хүндийн талаасаа бол маш ахицтай ийм сарыг бол өнгөрүүлнэ гэж харагдаж байна. Хин нэгэнтэй ямар нэгэн компанитай гэрээ хэлэлцээр хийх, гарын үсэг зурах мурах иймэрхүү зүйлс бол маш цаанаасаа ийм ивэлтэйгээр хийж явагдах болно гэж харагдаж байна. Гэрээ мөрөн дээр гарын үсэг зурах те ямар нэгэн зүйлийг баталгаажуулж авах, хүнтэй хамтрах, хамтын ажиллагаа эхлүүлэх мэтлэн зүйлс бол маш ээлтэй байх болно. Энэ одоо ажлын хамтрагч эсвэл хамтран суралцах энэ хүнийг нь бол сахиусуудын цаанаас нь бүр яг явуулж өгж байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ хүн нь заримынх нь хувьд ийм нөгөө түрүүний яриад байсан кристал нь байж магадгүй, одоо үнэт чулуунд байж магадгүй, үнэт эрдэнэ олж магадгүй яг ажил карьерийн талбар дээр те ингэж харагдаж байна. Тэгээд түрүүний хэлсэнчлэн энэ нөгөө нэг аягны хатан болохоор зэрэг ерөөсөө ингээд хийж байгаа зүйлсээ маш их романтиклж чадж байгаа байхгүй те. Ингээд сэтгэл дүүрэн, зүрх дүүрэн, хайр дүүрэн ийм айгүй гоё эерэг сэтгэлгээтэйгээр бол юугаа ажил төрлөө болвол хийж явах болно гэж харагдаж байна. За энэ сан буюу нарны хүзэр маань major arcana буюу ер нь тарай хүзрийн 78 хүзэр дотор байдаг хамгийн эерэг хүзрийн нэг байдаг. Ер нь сүүдрийн таарал гэдэг ахаа бараг л байхгүй. Маш эерэг хүзэр байдаг. Тийм ганцхан юм нь юу вэ гэхэлэр зэрэг хэдүүлээ хитрхи эерэг сэтгэлгээнээсээ болоод булчингүй алдаа бити хийгээрээ жишээлх юм бол би угаасаа энэ сар ингээд айгу мөнгө төгрөгийн тал дээр мундаг байгаа юм чинь гингуудаа тий хитрхи эрсдэлтэй алхам бодлогогүй алхам авах тий дэндүү нөгөө нэг юмыг ингээд эргээр сэтгээд тэгчж болно ингэчж болно бололгүй яа тийм бололгүй яа ингээ эрсдлээ ерөөсө тооцоолохгүй булчингүй алхам хийх вэ тэрнээсээ болгоомжуулж өгөөрэй бусдаар бол яг ажил карьерийн сахиусууд нь бол маш их ивэж өгж байгаа юм байна гэж харагдаж байна гайхалтай. За одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаараа орцгоё. За хүн хоорондын харилцаан дээр хостой болон хосгүй гэж авцгаая. За эхлээд би болохоор зэрэг хостой хүмүүстэй мессежийг нь авах болно. За хосгүй хүмүүс маань болохоор жоохон гүйлгэж агаад үзээрэй гэж зүйлээ. За хостой хүмүүсийн маань хайрын амьдрал хэрэг ах вэ? Хайрын амьдрал хэрэг ах вэ? За хостой хүмүүсийн маань хайрын амьдрал айгүй гоё эрэг гарч ирээд та манайхаа. Таад мэдээж ер нь тариа хүзрнүүд нэг ингэж дандаа бүгдээрээ зүв харж гарч ирээл те дандаа ингээл ийм эрэг хүзрнүүд гарч ирээд авах явдал бол айгүй ховор байдаг.
За ерөнхийдөө 1-р группийнхний маань хувьд айгүй 2-р сард ийм азтай одтой ивээгдсэн сар байхаар байна. Тэгээ энэ нь бол мөн ялгаагүй хүн хоорондын харилцаа болон хайрын талбар дээр нь бол гарч ирж байгаа харагдаж байна. Хостой хүмүүс маань эсвэл бодож байгаа хүнтэй хүмүүс маань болохоор зэрэг ерөнхийдөө энэ хүнтэйгээ нэгэн цоошин одоо харилцааны эхлэлийг 2-р сард тавих болно. За эндээс заримынх нь хувьд бол одоо гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа хүмүүсийн маань хувьд тийм ээ хүүхэд мөхөд бас боломжтой гэж харагдаж байна. Энэ 2-р сард хүүхэдтэй болох жирэмслэх бол магадлал маш өндөр байгаа гэж харагдаж байна. За жирэмслэх бодлого хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг энэ сар байна шүү дээ. Та хэдийн маань хувьд нэг юм үерхлээ цоо шинээр эхэлж байгаа юм шиг мэдрэмжтэй байх болно. Ямар нэгэн үйл явдал болж магадгүй. Энэ нь за энэ ямар үйл явдал юм болоо тэрийг сахиусууд нь хэлээд өгч. Ямар үйл явдал болох гээд байгаа юм болоо Ten of Cups. Вау. 10 аяг, Knight of Wands. За ер нь бол юу юм байна? Эрэгтэйлэг талаас нь заяа энэ харилцааны эрэгтэйлэг талаас нь та өөрөө эрэгтэйлэг нь байж болно. Нөгөө таны хосчин эрэгтэйлэг тал нь байж болно. Ямар ч гэсэн эрэгтэйлэг талаас нь ер нь энэ гэр бүлийн амьдралын утга учирыг яг чин зүрхэндээ жинхнээсээ ойлгож байгаа. Тэгээ бүр яг ингээ гол поинтыг нь ер нь яах гээд ингээ гэр бүл болоод яваад байдیں۔ Ер нь гэр бүл гэж хүнд хэрэгтэй юм те хосууд байх гэж ер нь хүнд хэрэгтэй. Яагаад хүмүүс ханилтын гэдгийг жинхэнэ утга учирыг зүрхээрээ ойлгож байгаа гэж харагдаж байна. Тэгээ тэрнээс улбаалаад хостоо ингээд хүүе би ер нь ингээд хостоо яг бүхнээ зориулж чаддаг байлоо те би ингээд үнэхээр энэ хосынхоо амьдралынхаа төлөө хичээж чаддаг байлоо би бодтой алхам авч чаддаг байлоо гэдгээ энэ эрэгтэйлэг тал нь гинэт ухаан орсон юм шиг амар мэдэрч байгаа гэж харагдаж байна. Тэгээд ингээд энэ хүн маань өөрөө ер нь бол эрэгтэйлэг тал маань өөрөө би юм аз жаргалтай гэр бүлтэй болмоор байна те би юм аз жаргалтай хайрын дунд умсан юм амьдралаар би амьдрмаар байна гэдэг шийдвэрийг 2-р сард гаргаж байгаа. Тэгээд тэрнээс улбаалаад та хоёрын харилцаа эрс сайжрах болно гэж харагдаж байна. Тэгээ хэрвээ таны зүг олигтойхон шиг бодит алхмууд авч өгдөг байсан бол та хоёр хичнээн удаан үерхдэг байсан ч эсвэл дөнгөж танилцсан ч хамаа байхгүй заяа. Зүгээр ингээд би маш сайхан хайрыг хүсэж байгаа маань гэдгийг эрэгтэйлэг тал нь ойлгоод тэгээд үүнээсээ улбалаад энэ харилцааныхаа төлөө маш их зүйлийг хийж эхлэх болно. Тэр нь л ороо зэрэг бодит шууд үйл хөдлөд байх болно. Жишээлх юм бол гой бэлэг авах те аль эсвэл одоо нэг нэгэндээ туслах ч гэдэг юм уу те яг ингээд биеэрээ ингээд туслаж болох юм байгаа бол туслах. Жишээлх юм бол нэг юм эвдэрсэн байгаад байсан бол асуулгүйгээр трийг нь очиод засах те. Тэгээ яагаад ингэж байгаа гэхээр зэрэг энэ бүхэн эцсийн дүндээ миний аз жаргалтай ирээдүйн төлөө миний аз жаргалтай гэр бүл гэдэг энэ мөрөөдлийн төлөө юм а гэдгийг энэ хүн ойлгоод маш чин зүрхнээсээ энэ харилцаандаа эрэгтэйлэг тал нь бол хандаж эхэлснээр энэ харилцаа дараагийн үе шат руугаа орж ийна гэж харагдаж байна. Тэгэхээр та энэ хүнийг зүгээр л дотроо боддог те яг 100% үерхэж амжаагүй болвол магадгүй шинээр үерхэж эхэлнэ те. Үерхсэн явж байгаа бол энэ хүн тантай бүр удаан хугацаанд хамт байхыг сонгоод одоо хамтдаа байр түрээслэх ч юм уу эсвэл та чи манад нөгөө дэргэдэг ч юм уу хойлоо сүү тавья гэдэг ч юм уу тийм ярьж эхлэх ч юм уу те эсвэл ингээ бүр удаан ингээд ханилцсан байгаа хүүхэд мөхөдтэй хосууд байж болно шүү дээ. Та нар маань гэсэн ялгаа байхгүй нэг юм гинт ингээд танд өмнө нь анхаарал тавьдаггүй байснараа тань анхаарал тавиад ингэж эхлэх болно. Тэнгууд яалтчгүй ингээд нэг юм вау үнэхээр хайр гэдэг чинь юм гоё байж болдгийм байна гэсэн мэдрэмж бол төрнөө гэж харагдаж байна. Тийм 10 аяг гарч ирсэн. 10 аяг бол мөн л ялгаагүй тариа хөзрийн 78 хөзөр дундаас одоо үнэхээр гайхалтай яг жинхэнэ одоо хайрын аз жаргал, гэр бүлийн аз жаргалыг ярьдаг ганц хөзөр байдаг байж байгаа л та. Ийм байна. За энэ бол хостой хүмүүсийн маань мессеж байлаа. Үнэхээр амар эерэг харагдаж байна. Гайхалтай. За одоо болохоор зэрэг синглчүүдтэй мессежийг авъя. За синглчүүдийн маань хайрын амьдрал дээр ялцчихгүй юу харагдаад байсан. Юу гэдгэлээ. Хос бол харагдаадсан, шинэ хайрын амьдрал бол харагдаадсан. Шинэ хайрын харилцаа харагдаадсан. Тийм. Тэгэхээр сахиусууд мэдлэлээр нь юу гэж зөвлөж өгөх вэ? Ямар мэдээлэл өгөх вэ? За 4 аяг.
King of Swords. За элбчин. За. Тэгэхээр яг одоо синглчүүд маань бол ер нь за би жоохон муухай гэлээ шүү. За зайл гэж бодож байгаа гэж харагдаж байна. Юу хос мос ядаргаа ингээм амар хостой болохыг маш их хүсэж байгаа боловч ингээд тэрийгээ сүл рүүгээ бүр нэг шантраад те ядаргаа бүр ингээд шалт тэнийг юм нэг кринж гэд ботцсон тийм. Тийм bottom deck дээр Knight of Cups гарч ирсэн байна. Та энэ хөзрийн зургийг харах юм бол ингээд бүүн зүрх мөрхтэй тийм. Тэгээ энэ нь болохоор зэрэг сүүлийн доотлын хөзрөөр гарч ирж байгаа гэхэлэр зэрэг надад яг ингээд дотроо болохоор таад маань амар романтик хүмүүс агаад байдаг. Тэгээ хайрыг маш их хүсдэг, тэгээ аз жаргалтай хайрыг хүсдэг. Тэгээ яг одоо болохоор ямар энергит байгаа гэхэлэр зэрэг ингээд таныг чиглээд ирсэн хүмүүс ч гэсэндээ таны сонирхлыг татахгүй. Тэгээ та аль болох ингээд нэг юм хүмүүст хүүтэн хүндий юм шиг ер нь харагдахыг хүсэж байгаа. Тэгсэн хэрнээ та зөв хайраа өөртөө дуудаад манифест хийгээд байгаа гэж харагдаж байна л та. Тийм та өөрөө бол уг нь бол дотроо яг үнэндээ наана амар кул харагддаг те хүүтэн хүндий те одоо хайр дурлалыг кринж гэж боддог ярьдаг боловч яг сэтгэл зүрхэн дотроо болохоор зэрэг маш юм романтик хүмүүс байна л та. За тэгээд яалтчгүй бол 2 дугаар сард 1-р группийнхэнд маань хайрын учрал бол орж ирж байгаа. Та хэд маань өөрөө энийг мэдсэн ч мэдээгүй ухамсартайгаар эсвэл ухамсаргүйгээр бол шинэ хайрыг өөртөө манифест хийж байгаа гэж харагдаж байна. За дахиад мэдээлэл авъя. Шинэ хүний талаар мэдээлэл авъя. Four of Pentacles, 4 зоос. За тэгээд Hanged Man. За ингээд хүлээсэн чинь бол талаар болохгүй гэсэн мессежийг бол сахиусууд нь өгч яана л да. Тийм. Тэгээ ерөнхийдөө бол шинэ хайртай уулзрах бол магадлалтай, шинэ хүнтэй уулзрах бол магадлалтай. Альсвал өмнө нь ерөөсөө та тоож хардаггүй байсан хин нэгнийг онцгойлон харж эхлэх магадлалтай, тэр хүнд сэтгэл алдрах магадлалтай байгаа. Тийм. Тэгтээ ерөнхийдөө бол таад маань хитрхи их одоо юунд яарах хэрэггүй те хосын харилцаанд үерхэлд хитрхи их яарах хэрэггүй. Та онцгой хин нэгнээ олоод хин нэгнийг крашлах, хин нэгэнд дурлах магадлал маш өндөр байгаа. Гэхдээ тэр хүнтэй шууд яаран ингээд харилцаанд орох гэж чичрэх ч юм уу эсвэл тэр хүнийг хитрхи хүлээж мүлээх хэрэггүй. Ерөнхийдөө күүлээ жоохон алдахгүй байхад бол гимгүй. Яагаад гэвэл угаасаа хүн ингээд харилцаанд орохдоо анханасаа ийм дүүрэн байдлаас орчих юм бол төдий чинээгээрээ зөв хүнээ сонгож зөв харилцаанд ордог юм шүү гэдэг битгий мартаарай гэсэн мессежийг бол өгж байна. Тийм. Тэгээд бас өөрийгөө хитрхи их барих хэрэггүй. Би зөвхөн ийм л төрлийн хүн сонирхдог гэдэг ч юм уу те. Би зөвхөн одоо хар нүдтэй одоо тийм хүн л сонирхдаг. Би зөвхөн Single Inferno үзэж Single Inferno дээр тэгсэн шүү дээ. Би солгоо гартаа залуус зуртаа гэд нэг тиймэрхүү тодорхойлолт тавьчаад хитрхи тэрэндээ баригдаж байх хэрэггүй. Яагаад гэвэл яг таны хүн болвол магадгүй таны одоогийн сонирхдаг төрлийн хүмүүсээс шал өөр хүн байх магадлалтай юм шүү. Тийм учраас өөрийгөө жоохон нээлттэй байлгаж өгөөрэй гэсэн мессеж орж ирлээ. За ингээд энэ бол 1-р группийнхний маань 2 дугаар сарын төлөв байдлаа. За одоо би болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхээр хэдүүлээ уламжлалт ёсороо 2 дугаар сард таны болгоомжлолт зайлсхийх хэрэгтэй зүйлс, 2 дугаар сард тань онцгойлон орж ирж байгаа ивэлүүд тэг хийхэд ээлтэй зүйлс. За 3 дугаарт болохоор зэрэг таны амьдралд цоо шинээр орж ирж байгаа нэг сюрпризийг харж өгөх болно. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг синглчүүдэд зориуллаад энэ сард учирч магадгүй байгаа тэр хүн нь ямар хүн бэ гэдгийг харж өгөх болно. За ингээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна. Хүртэл сонсон та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзсаа. Бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийнхэн маань уншлагатай давтай морил та бүхнийхээ 2026 оны 2 дугаар сарынх нь ерөнхий төлөв байдлыг авч өгөхөд бэлэн болсон байна. За тэгэхээр хэдүүлээ болохоор зэрэг сахиусуудынх нь өгж байгаа нээлттэй мессежийг хүлээж авах болно. Сахиусууд нь 2 дугаар группийнхэнд ямар мэдээлэл өгөхийг хүсэж байгаа вэ? Тэрийгээ шууд өгнө үү? За хөзрөө сайн холсон. Queen of Pentacles буруу харж гарч ирсэн байна. Зочны хатан. За 7-гийн сава. За тэгээд Ace of Cups буруу харж гарч ирсэн байна. За тэгэхээр зэрэг
2 дугаар сар бол 2 дугаар группнийхний маань хувьд нэлээд одоо бас чаленжтай сар байж магадгүй байгаа харагдаад байна. Тэр нь юунаас илүүтэйгээр үүдээд байгаа вэ гэхлээр зэрэг хэдүүлээ ямар нэгэн зүйлээ ингээд өмгөөлж хамгаалах дээр өөртөө айгүй суралцж байгаа гэж харагдаж байна л да. Тэ өөрийнхөө байр суурин дээр бат зогсоох эсвэл ингээд өөрийнхөө дуу хоолойг хүмүүст хүргэх тэ айсан ч чичирсэн ч ингээд өөрийнхөө талд зогсоох гэдэг ч юм уу тэ тиймэрхүү юмд айгүй их суралцж байгаа. Тэгээ өмнө нь болохоор зэрэг хэдүүлээ дандаа л ингээд бусдад өөрийгөө зориулаад дандаа өөрийгөө ингээд хойш нь тавиад ингээд идэг байсан. Тэгээ тэрнээс болоод яг таны ингээд дуу хоолой ч таны одоо яг тэр хэсгүүд те ингээд юм хэлмээр байгаа ингээд өөрийгөө өмөрмөр байгаа ч юм уу эсвэл байр сууриа ингээд баттай авч үлдмээр байгаа тэр хэсгүүд бол маш их доошо дарагдсан байсан гэж харагдаж байна. Тэгээ энэн дээрээ хэдүүлээ жоохон сэрээд ингээд өөрийгөө буцаагаад те дуу хоолойтой болгоод ингэж өгөхийг маш их хүсэж байгаа. Тэгээ тэрэн дээр нь бол сахиусууд нь туслаж өгөх болно гэж харагдаж байна. Тэгэхээр энэ нь бол яалтчгүй манайхаа таны ингээд өмнө нь хийдэг байсан зүйлээс айгу өөр учраас жоохон тохгүй мэдрэгдэж магадгүй. Тэгээ Four of Pentacles буюу энэ дөрвийн зоос маань доор буруу хараа гараад ирсэн байна. Доотлын хүзэр дээр. Тийм тэгэхээр зэрэг энэчнээс харж байхад ерөнхийдөө бол энэ нь таны жоохон одоо өмнө нь хийж үзэж байгаагүй тэр зүйлсээ одоо хийж байгаа ийм үйл явдал болоод байгаа. Тийм учраас баг зэргийн тухгүй байх нь бол угаасаа аргагүй юм аа тийм ямар нэгэн шин зүйл хийх болгонд биднэрт тодорхой хэмжээнд тухгүй мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ нь бол маш сайн зүйл юм яагаад гэвэл таны хувьд тийм одоо нэлээд хугацаанд өөрийгөө ингээ хайрцагласан байсан дээр хайрцагнаасаа гарч байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу? Тийм өөрийгөө ингээ хамгаалж өмгөөлөх те өөрийнхөө талд зогсоох гэдэг зүйлийг маш их суралцсан. Тэгээ тэрэн дээр хамгийн гол нь үйл хөдлөл авсан сар болж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр та бодож исэн зүйлсээ хүмүүст бас айгүй хэлж магадгүй те бодож байгаа зүйлсээ бусдад юу нь яг байгаагаар нь хэлхийг бол илүү одоо дээр тавьсан илүү уртжилж үзсэн те ийм сар болох болно гэж харагдаж байна юуны төрөнд. За одоо болохоор хэдүүлээ ерөнхий төлөв байдлаа Oracle хүзрээс татаж харцгаая. За та хэдтэй 3 хүзэр татсан байгаа. За эхний хүзэр болохоор зэрэг hippopotamus буюу юу усны үхэр гэдэг хүзэр гарч ирсэн байна. За энэчнээс надад юуны төрөнд орж ирсэн мессеж юу вэ гэхлээр зэрэг шууд харангууд орж ирсэн мессеж юу вэ гэхлээр зэрэг таад маань энэ ингээд яг нэг юм би ингээд хөдлөх гээд яг хүснээр хөдөлж чадахгүй байгаа тийм ингээд одоо юу гэдэг босоод бүжгэлмээр байгаа боловч чадахгүй өөрийгөө ингээд айгүйх барьдаг тим энергийг илэрхийлж байгаа гэж харагдаж байна л да. За хүзрийн мессеж нь юу гэж байгаа гэхээр зэрэг хэрвээ та өөрийнхөө амьдралаас яг одоогоор ингээд жоохон залхаад байгаа бол уйдгартай санагдаад байгаа бол та одоо бүтээл сэтгэлгээгээр те бүтээлч энергээр бүх зүйлсийг ингээд өөрчлөх чадaltaй хүчтэй. Тийм тэгээд яаж энийг эхлүүлэх вэ гэхлээр зэрэг шин төслүүд дээр ажиллах те шин юм зорилтыг өөртөө тавих те бусадтай магадгүй илүү сүнслэг холбоог тогтоох гэх мэтчлэн байдлаар ингээд өөрийгөө илүү задлаж өгөх үйл процесс бол ингээд явагдах ёстой шүү гэж хэлсэн байна. Тийм тэгэхээр надад бол ингээд яг инженеэс орж иж байгаа мэдээлэл нь юу гэхээр зэрэг хэдүүлээ ерөнхийдөө 2 дугаар сард өөрийгөө айгүй эвдэж задалж өгж байгаа сар болж байгаа гэж харагдаж байна. Тийм. Тэгээ өмнө нь болохоор зэрэг яг ингээл нэг юмдаа баригдаал те хөлөө зөө ич ингээл хүн санагдаал гараа үргээж гарчин хүн санагдаал ерөнхийдөө нэг юм айгуу тийм хүнд энергитэй байгаад байсан гэж харагдаад байна л да. Тийм. За дараагийн хүзэр болохоор зэрэг Earth Song буюу дэлхийн дуу гэдэг хүзэр Root буюу за үндэс хүртний хүзэр буруу харж гарч ирсэн байна. Мессеж нь болохоор зэрэг газардлага, тогтвортой байдал, тэгээд motionless яг түрүүний хэлсэн юм хэлсэн байна. Хөдөлгөөнгүй байх, тий. За тэгээд энэний гол өгж байгаа мессеж нь болохоор зэрэг өөрийнхөө фундамыг, суурь хэрэгцээнүүдийг, таныг дэмждэг тэр системүүдийг гоё одоо тэжээж тэтгээрэй гэсэн мессеж гарч ирсэн байна. Тийм тэгэхээр ялцчгүй нэг юм үндэс хүртний нэг жоохон энергийн тэнцвэргүй байдал бол үүссэн байсан харагдаад байна. Энэ нь болохоор зэрэг зарим хүмүүст яаж илэрж исэн байх боломжтой вэ гэхэлэр зэрэг нэг юм биенээсээ салцсан юм шиг те ингээд өөрийнхөө биеийн дотор ч юу болоод байгаа мэдэхгүй ингээд бараг л ингээд гიშгэхэд ингээд газраа мэдрэхгүй ч юм уу те тэгээд ингээд дандаа ингээд айгу тийм завгүй дандаа их юм бодсон ийм байдалтай байгаад хар хүн ер нь айгу тийм газардлаггүй болчдөг байхгүй юу? Яг тогтож сууж чадахгүй те ийм байх магадлалтай. Нөгөө тал нь юу вэ гэхэлэр зэрэг хитрхи нөгөө ингээд шигдээд суучдаг байдал.
Тий яг энэ хоёр байдлаас нь бол сахиусууд нь 2 дугаар сард таадыг гаргаж өгөхийг бол дэмжиж байгаа. Таад маань ч гэсэндээ өөрсдөө зөнгөөрөө энийг мэдрээд одоо яг цаг хугацаанд болцсон юм байна гэж бодож байгаа гэж харагдаж байна. За 2 сарын 7, 17, 27 гэдэг өдрүүд таадын маань хувьд бас ямар нэгэн байдлаар чухал өдрүүд байх магадлалтай. Энэ өдрүүдээр онцгой зүйлс тохиолдох тиймэрхүү юмнууд бас болох боломжтой гэж харагдаж байна. За дараагийн хүзэр болохоор зэрэг impulsiveness. Тэгээ энэ сард таад маань 2 дугаар сард бол өмнө нь хийж байгаагүй зүйлсээ нэг их юм бодохгүйгээр бол амар хурдан хийх болно. Ингээд энэ нь гэхдээ таадад айгу хэрэгтэй энерги гэж харагдаж байна л да тий. Өмнө нь болохоор зэрэг дэндүү ингээл бодоол бүр тэгчих болов ингэчих болов чадахгүй болов гэл ингээл янз бүрээр амар их бодоод идэгсэн бол 2 дугаар сард юм хийхэд хамаагүй амархан байх болно. Гэхдээ энэний нөгөө нэг одоо сүүдрийн тал нь юу вэ гэхлээр зэрэг дэндүү бодлогоо болчмгүй алхам хийх те эрсдлийг тооцоолохгүй байх гэдэг талтай. Тэгэхээр хамаагүй тэгж болохгүй. За гэхдээ ерөнхийдөө угаасаа та хийдийн дотроос ингээд мэдрэгдэж байгаа мэдрэмж нь ямар байх вэ гэхлээр зэрэг за тэгвэл тэгчихэл та ингүүл ингэчихэл та за тийшээ маргааш явах юм байна гэх юм юм байна. Окей. Гэт нэг иймэрхүү байдалтай те. Тэгэхгүй ингээл дэндүү яаж явнаа заавгүй штэ ч гэдэм үү те төгжрэлтэй гадаа хөтөн гэдэг баахан юм янз бүрийн шалтгуудыг болвол нэлээд сайн цаанаасаа анж чадж байгаа те угаасаа нэлээд жоохон эртхүүч орох ийм сар байгаа гэж харагдаж байна манайхаа. Тийм за одоо болохоор зэрэг хүснэгтнээсээ мэдээлэл авъя. За миний өөрийн бэлдэж тавьсан хүснэгт байгаа. За энэ хүснэгтэн дээрээ чармуудаа хаях болно гэсэн үг. За 2 дугаар группийнхний маань 2 дугаар сар. За баг хамт олон гэр орон гэдэг дээр буусан байна. За тэгэхээр хамт олонтойгоо баг цагийг өнгөрүүлж гэр орондоо илүү их цагийг өнгөрүүлэх болно гэж харагдаж байна. 2 дугаар сард тийм. Тэгэхээр таад маань яг хувь хүн дээрээ илүү их анхаарлаа хандуулна. Хувь хүн гэр бүл тэгээ хамгийн дотны хүмүүстэй илүү анхаарлаа хандуулах болно. Анги хамт олон ажлынхан гэсэн хүмүүстэй нэг их цагийг өнгөрүүлээд авахгүй харин гэр орондоо илүү ихээр байх болно гэж бол харагдаж байна. Гэртээ нэлээд ажлууд янз бүрээр хийгээд тэгээ гадуур дотор нэг их яваад байхгүй гэж харагдаж байна. Тэгэхээр яалтчгүй энэ чинь надад ингээд нөгөө нэг орж иж байгаа мэдээлэл нь юу байгаад байна вэ? Гол одоо мессеж нь юу байгаад байна вэ гэхээр 2 дугаар сард 2 дугаар группийнхэн маань бол өөртөөгөө нэлээд ажиллаж байгаа. Тэгээ хамгийн дотны хүмүүсийнхээ талбар дээр асуудлууд дээр шууд одоо нүүр тулж байгаа гэх юм уу? Тийм тийж харагдаж байна. Нэг их гарч орох хүсэл бол байхгүй. Гэхдээ ингээд хүнд юмаа хэлжээ гэрийнхэнтэйгээ ч юм уу эсвэл хамгийн дотны тэр хүмүүстэйгээ ингээ ойлголцъё гэсэн хүсэл маш өндөр байх болно гэж харагдаж байна манайхаа. Тэгэхээр энэ сар бол бас нэлээд чухал сар байхаараа харагдаж байна. Яг жоохон тухгүй байж магадгүй, жоохон тухгүй санагдаж магадгүй. Гэхдээ эцсийн дүндээ 2 дугаар сард хийсэн зүйлс чинь удаан хугацаанд танд маш их эрхчлөө одоо ийм exploration буюу ингээд нөгөө нэг байгаад байгаа газраа л байгаад ах биш ингээд тэлэх өөрийгөө тэлэхэд ч маш их тос болох одоо ийм үйл хэргийг 2 дугаар сард бол хийнэ гэж ингэж харагдаж байна манайхаа. Ялангуяа энэ дунд нэлээд одоо хүмүүс тэгж ярьдаг шүү дээ даруй төлөв зөөлөн чихтэй хүмүүсийн аясаар гэж нэрлэдэг ийм хүмүүс сонсож байгаа бол таадад бүр илүү хамаатай илүү ингээд өөрийнхөө дуу хоолойг одоо хамгийн угаасаа л тэгээд одоо дуу хоолойгоо танихгүй хүмүүс нэг их хүргээд авах нэг чухал биш шүү дээ яг үнэндээ. Тэрнээс илүүтэйгээр яг дотны хүмүүстэй тантай өдөр болгон харилцдаг тэр хүмүүстэй энэ зүйлсийг хуваалцах өөрийгөө ойлгуулах нь илүү чухал байдаг. Тэгээд тэрэн дээрээ маш их анхаарлаа хандуулж байгаа. Өмнө нь хийж үзээгүй магадгүй өмнө нь хэлж үзээгүй өгсөд эдгээр хүмүүст бол хэлэх ийм сар ирж байна гэж харагдаж байна. За одоо болохоор үйл явдлын хураангуйг харцгаая 4 хүзэр татсан байгаа. За эхний үзрээ татаж харцгаая. The world ямар нэгэн зүйл 1-р 7 хоног дээр дуусж байна. За 2-ын аяга харилцаанууд сайжирж байна. За 9-ийн саваа хүчээ дайчилж байна. За хамгийн сүүлд нь ялалт шинэ мэдээлэл. За эхний 7 хоног дээр хэдүүлээ
нэг тийм одоо циклийг дуусгаж байгаа харагдаж байна. Нэг юм ямар нэгэн циклийг дуусгаж байгаа тий. За bottom deck дээр би энэс харахад болохоор зэрэг 9 сэлэм гараад ирчихсэн байж байгаа юм байна. 9 сэлэм маань болохоор зэрэг айц төгшөөр тэ өөртөө ихтгэлгүй байдал, сул дорой байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр яг энэ сул дорой байдал ерөнхийдөө ямар нэгэн энэ нь болохоор зэрэг гэхдээ илүү тодорхой юм байгаа байх. Хүн болгоны нөхцөл байдал, дотроо мэдэрж байгаа зүйлс өөр ч гэсэндээ яг нэг одоо шарах гэх юм уу те нэг юм сэтгэлийн шархан дээр яг ажиллаад тэрийгэ 2 дугаар сарын эхний 7 хоног дээр дуусгаж байгаа гэж харагдаж байна. Энэ зүйл дахиж танд ингэж өмнөх шиг их ийм өвдөлттэй аль эсвэл өөртөө ихтгэлгүй байдал санаа зовнилыг авчрахаа болно. Тэгээ энэ нь болохоор зэрэг одоо гаднаас ирж байгаа тий үйл явдлын нөлөөтэй гэхээсээ илүү яг 2 дугаар сарын 1 мэн уу 2-нд тэргэл сар гарах байгаа. Тэрнээс бас болж байгаа ч магадгүй. Тэргэл сар маань нөгөө нэг Арслангийн ордонд гарч ирсэн баха. Тийм тэргэл сар Арслангийн ордонд гарч байгаа. Тэгэхээр Арслангийн орд маань өөрөө ингээд нөгөө нэг аюу тийм далаацтай орд ахгүй айгу хүчтэй тий ингээд өөрийгөө бусдад илэрхийлэхтэй айгу сайн тий ер нь бол угаасаа Арслангийн ордныхаа таад орд жоохон ч гэсэн мэддэг бол энийг мэдж байгаа. Арслангийн ордныхныг ер нь ингээд өөрсдөө айгу их боддог, өөрсдөө амар ихтгэлтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Яг тэр эрчим бас ингээд гар ирхсийн нөлөөгөөр танд орж иж байгаа байж магадгүй. Тэгээ түүнээс улбалаад ингээд за болио би яг энэ хэсгийг те өөрийнхөө нэг юм айгуу тийм эмзэг байгаад байдаг энэ хэсгийг би одоо эмзэгт нь тааруулаад ингээд амьдраад хав болио гэсэн шийдвэрийг яг эхний 7 хоног дээр энергийнхээ түвшинд гаргаж байгаа гэж харагдаж байна л да. Тэгээ энергийнхээ түвшин зүгээр нэг бодохч биш, зүгээр нэг ганц үйл хөдлөл аваа зогсохч биш, яг энергийнхээ түвшинд энэ зүйлийг ангаж идгэхийг сонгоод ангаж идгэж байгаа гэж харагдаж байна. За тэрнээс улбалаад 2 дугаар 7 хоногоос ахуулаад харилцаанууд сайжирж эхлэх болно. Та хамгийн дотны хүмүүстэйгээ илүү гоё нээлттэй харилцаатай болох болно. Тийм нөхөртөөгөө, их нэртэйгээ, найз охин найзлуутаагаа, ээжтэйгээ, аавтайгаа гэх мэтчлэн яг таны амьдрал хамгийн нөлөө бүхий тэр хүмүүстэй харилцаа хамаагүй сайжирж эхлэх болно. Тэр хүмүүстэй та яаж хамтардаг тэр учраа олох болно гэж харагдаж байгаа байхгүй. За 3 дугаар 7 хоног дээр болохоор зэрэг та хэд маань ямар нэгэн зүйлийн төлөө маш хичээж байгаа гэж харагдаж байна. Яг сүүлийн хүчээ дайчлаад тий ингээд яг ингээ хүчээ шавхаж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр 3 дугаар 7 хоног дээр бас чухал одоо шалгалттай ч юм уу эсвэл одоо ярилцлага тий гэрээ хилцээр хийх гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд болж байгаа бол тэрэндээ та хэд маань маш зоригтойгоор оролцож чадах болно. Тэгээд үр дүнгийн хувьд болохоор зэрэг бас айгүй эерэг байхаар харагдаж байна. Тэгвэл таад манд бууж өгж болох байтал бууж өгөөгүй энэ зүйлийг хийхийг сонгосон байна. Тэгээд тэрнээс улбалаад маш ийм өөрөөрөө бахархсан мэдрэмж 3 дугаар 7 хоног дээр авах болно. Би чадлаа гэсэн мэдрэмжийг те. Ерөнхийдөө ингээд энэ чинээс харах юм бол өөрийнхөө тэгээ нөө хүчийг ингээд өөртөө буцаан эргүүлэн авч байгаа ийм хүний дүр зураг бол харагдаж байна. За тэгээ 4 дугаар 7 хоног дээр болохоор энэ бол угаасаа ялалтын хүзэр байдаг. Ялангуяа оюун санааны ялалтын хүзэр байдаг. Тэгээд та хэд маань яг ингээд би чи ингээд ийм учиртай байсан юм байна штэ гэд юм сарай ойлгомжтой болж эхлэх болно гэж харагдаж байна. 4 дугаар 7 хоног дээр 2 дугаар сарын тий. Тэгээд мөн дээрээс нь 2 дугаар сарын 4 дугаар 7 хоног сүүлийн 7 хоног дээр бол ямар нэгэн шин мэдээлэл хин нэгнээс авч магадгүй. Тэгээ хин нэг нь танд шин мэдээ авчирч магадгүй. Одоо жишээлх юм бол за тэнцээд гисэн гэж шүү, энэ гэсэн гэж шүү нэ тэрэ гэд тий. Тэгээ энэ мэдээлэл нь бол таны хувьд айгүй чухал онцлог мэдээлэл байх болно гэж харагдаж байна. За энэ бол ерөнхийдөө төлөв байдал маань ялла. За одоо хэдүүлээ илүү наривчлсан мессежнүүд рүү орё. Эхлээд ажил карьераа харцгаая. За ажил карьер сурлага хөдөлмөрийг харж өгөх бэлэн болсон байна. Ажил карьер сурлага хөдөлмөр дээр нь сахиусууд нь мэдээлэл өгнө. 2 дугаар сард ямар хөө байх вэ? Коллектив 2 дугаар групп. За эхний үзэг гарч ирсэн. 4-ийн аяга. 8-ийн сава буруу харж гарч ирсэн. За Emperor буруу харж гарч ирсэн. 3-ын аяга буруу харж гарч ирсэн. За ажил карьерийн талбар дээр болохоор зэрэг хэдүүлээ яг одоо байгаа зүйлс дээр илүү их анхаарлаа хандуулах болно. Шин зүйл рүү орох, шин одоо төслүүдийг эхлүүлэх, шин цоо шин одоо гэрээ хилцээр хийх тиймэрхүү юм гэхээсээ илүү яг одоо хийж байгаа зүйлсээ
Тэ яг одоо байгаа ажил чинь танд үнэхээр болоод байгаа юм уу? Яг одоо сурж байгаа мэрэгжил чинь танд тохирох юм уу, тохирохгүй юм уу гэдэг ч юм уу те нэг иймэрхүү юмн дээр маш их анхаарлаа хандуулж байгаа гэж харагдаж байна л да. Тийм тэгээд таад маань юм руу ер нь 2 дугаар сардаг ажил карьер сурчлага хөтөлбөрийн талбар дээр яарахаа болно. Тийм ерөөсөө ингээд те дэндүү ингээл за би өнөө маргаашгүй ингэхгүй л бол болохгүй, тэхгүй л бол болохгүй гэд ингээд нэг юм хоолойг чинь боосон зүйлс яг үнэндээ жоох юм гадны нөлөөтэй байсныг ойлгох болно гэж гарч ирж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг хүн таныг хорлоод байгаа гэсэн үг биш заяа. Зүгээр та хэд маань өөрсдөө ингээ хүний одоо эрхэнд жоохон автаад байсан. Одоо тийж хэлэхээр зэрэг аюу та хэдийг өөрсдөө чи буруутгаж ам шиг муухай болох гэдэг юм л да. Тийм биш заяа. Тэрэндээ биш зүгээр ингээд одоо жишээлх юм бол юу гэдэм ингээд миний үеийнхэн ч ингэсэн явж байгаа штэ. Тэгээ би болохоор зэрэг одоо ингэх ёстой тэгх ёстой гэд те. Гэтэл яг тэр бусад хүмүүсийн талаарх үннийг та 100% мэдхгүй. Тэр хүмүүс танд ямар мэдээлэл өгж байгаагаар ч юм уу сошиал медиа дээр ямар зурагнууд постлж байгаагаар нь л мэднэ гэхээс биш яг цаана нь ямар тохироонууд нь бүрдээд ямар нөхцлөөс энэ хүн ингэж босож те ийм таны яриад байгаагаар ийм амжилттай мундаг болсон бэ гэдгийг та мэдэхгүй байхгүй. Тэгээд тэрийг ингээд амар ойлгож байгаа гэж харагдаж байна. Тэгээд тэрнээс улбалаад ингээд за би бусдад ингэж амар их анхаарлаа хандуулахаа болоод өөрийнхөө байгаа юмн дээр анхаарлаа хандуулъя гэдэг ийм юм руу шилжиж орж байгаа. Жишээлх юм бол сурдаг хүүхдүүдийн маань хувьд бол ингээд бусад ангийнх нь хүүхдүүд л амар мундаг ингээд за сая бас намайг тасалдуулчлаа. Айгүй их юм юутай байна? Садаатай байна. Айгүй их садаа орж ирж байна. Тэгэхээр хэрвээ яг 2 дугаар группийн юм одоо ингэж бодож байгаа л зэ. Энэ бол миний групп биш байна ч юм уу те. Би ийм юм сонсмоор байна гэж жоохон тийрээд байгаа бол жоохон тайвшраад сонсож байгаараа гэж зөвлөмөр байна. Яг тэгвэл яг одоогоор би тань ингээд амар сонсохыг хүсэхгүй байгаа зүйлийг хэлээд байгаа бололтой. Тийм. Үнэхээр ингээд сонсохыг хүсэхгүй байгаа. Илүү ингээд ийм тэ шин тэгээд ийм догтлуулсан юм сонсмоор хахад ч ингээд байгаа юм дээрээ төлөрн нэтэрэ гэд ийм юм яриад тахаар агай дурамчхан байгаад байгаа гэж магадгүй юм шиг байна. Тэгээд танд болохоор зэрэг би юу гэж зөвлөх вэ? Биш сахиусууд нь юу зөвлөд байгаа вэ гэхлээр зэрэг зүгээр ингээд суужи. Тэг бити өөр тийшээ яараа садаанууд орж ирээд байгаа бол тэд нар орж иржээгээ хамаагүй. Яг одоо ингээд суух хэрэгтэй байна тий. Хэдүүлээ угаасаа үндэс хүртэн дээр жоохон бага зэргийн тэнцвэргүй байдал үүсчихэд байна гэсэн. Тэрийгээ ерөнхийдөө 2 дугаар сард бүр айгүй сайн мэдрээд энтэйгээ нүүр тулах гэдэг. Тэгээ энэ нь болохоор зэрэг бас мөн л ялгаагүй ажил карьер сурчлага хөтөлбөрийн салбар дээр нь бол үйлчилж байна. Тэгээ яаж үйлчилж байгаа гэхээр зэрэг бусдад ерөнхийдөө анхаарлаа хандуулахаа болоод өөрийнхөө хийж байгаа зүйлсээр л анхаарлаа хандуулнаа. Сурдаг хүүхдүүдийн маань хувьд жишээлбэл ангийнх нь ингээм амар өөрөөс нь мундаг байгаа юм шиг санагдаад байгаа боловч яг үнэхээр яг тийм танаас мундаг байгаад байна уу гэвэл бас яг тийм биш байгаад байгаа байхгүй зүгээр та өөртөө итгэлгүй ч юм уу те ийм асуудал байгаагийн улмаас ийм зүйлсүүд ингээд ажиглагдаад байдаг байсныг 2 дугаар сард бол маш их анзаарах болно гэж харагдаж байна. Тийм. За тэгээд 3 аяг буруу харж гарч ирсэн. 3 аяг буруу харж гарч ирэхээр зэрэг ерөнхийдөө уламжлалт утга нь болохоор зэрэг хил ам байдیں۔ Хүмүүс ингээд одоо шивэр авир гээд те таныг муулж зулаад байгаа энергийг ер нь бол 3 аяг ховж яриад байгаа хүмүүсийг 3 аяг харуулдаг. Тэгэхээр заримынх нь хувьд энэ нь үнэн байж болно. Гэхдээ тэрнээс ч илүүтэйгээр энэ нь мөн л ялгаагүй зүгээр таны дотоод сэтгэлийг ингээд нэг толдож харуулдаг гэсэн. Хүмүүс намайг ингээ муу хилдэг байх үедээ, намайг шоолдог байх үедээ, намайг ингээд амар иймээ тиймээ гэд дүнсэн байх үедээ гэсэн ийм айц айгүйх байгаад байдаг гэж харагдаж байна. Тийм тэгэнгუთ биш тээ 2 дугаар сард хэдүүлээ яах гээд байгаа гэхээр зэрэг за ерөөсөө ингээд тэднийг бүгднгийн энэ тэнцэтгэлээс хасчээ те энэ бусад хүмүүсийг бүгднгийн тэнцэтгэлээс хасч хаяад те нэг дээр нэмэх нэг гэдгийн энэ нэг нь болохоор зэрэг гадны хүмүүс ерөөсөө байхаа болоод таны бодоод байдаг тэр мундаг хүн биш таны хамт олон таныг муулаад байгаа тэр хамт олон найз нөхөд биш. Зүгээр л яг би өөртөөгөө миний одоо болохгүй байгаа талууд юу байна? Би өнөөдөр миний өөрийн хийж байгаа юмнууд юу байна? Миний хүсэл зорилго юу байна гэд нэг юм бүртгэл хийж байгаа юм шиг гэх юм уу да тий. За одоо би чинь ийм мэрэгчлэр сурж байгаа тий. Ийм хичээлүүд үзэж байгаа гэдэг ч юм аа. Тэрэн шигтэй ингээд яг юм бүртгэл хийгээ тий. Би яг юунд дуртай байгаад байна? Би юунд дургүй байгаад байна?
би үнэхээр тийм бусад хүмүүс шиг ухаантай байж чадахгүй байгаа мó эсвэл зөв өөрийгөө дутуугаар үнэлээд байгаа мó гэдэг ч юм уу те. Яг тиймэрхүү юмнуудаа бат болгож өгж байгаа гэж харагдаж байна. Тийм ажил карьерийн талбар дээр. Тэгэхээр таад маань шуудтгаараа энэ нь болохоор юу гэсэн үг гэхээр зэрэг одоо шин ингээ мөнгө олох арга зам хайх гэхээсээ илүү яг өнөөдөр танд байгаа эд хөрөнгөч гэдэг юм уу, орлогоч гэдэг юм уу те ийм дасны тооцоо моцоо тиймэрхүү юмнууд амар сайн хийнэ гэж харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө гаднах ертөнц, гаднах чимээнүүдийг бүгднийг аних болно. Ингэснээр танд бүх зүйл илүү тодорхой болж ирэх болно. За дахиад нэг 2 хүчээр татъя. Үр дүнд нь энэчнээс ямар үр дүн олж ирэх юм бэ? Нилээн их inner work буюу юм дотоод ажил хийх юм байна. Үр дүн нь юу юм бэ? За, ерөөсөө үр дүн нь болохоор зэрэг таад маань шин зүйлстэй учрах болно тий. Шин юм хүсэл зорилго, шин юм карьерийн аян замнал гэд иймэрхүү юм руугаа орох болно. Гэхдээ тэрнээс өмнө эхлээд одоо надад яг сайн орж ирсэн мэдрэмж юу гэхээр зөвшөөрсөн манайхаа. Дүр зураг нь болохоор одоо ингээд манай Монголд чи ингээд айлууд одоо өвлжөө нүүхтэй хам гэрмэр ачаа аваа явдаг штэ. Тэхгүй ингээд зүгээр л шууд ингээд хамаг юм хаяа явчдаг гэсэн бол яг уу мэдээч хэрэг тэх юм бол амар утгагүй бөгөөд тэнэг бөгөөд амар асуудалтай шүү дээ. Тэг ингээд амьдэрдэг байсан нохоо ингээ хаяа авчдаг тий. Зүгээр гэрээ хаяа авчдаг. Тэгж өрсө болохгүй. Тэгээ яг одоогоор болохоор зэрэг сахиусууд нь таадаг тэгж хэлээд байгаа хгүй. Яг тийх гээд тэгмээр байгаа гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ болохоор зэрэг ингээд гоё хамаг юмнуудаа ингээ хурааж аваад тэг нүүгээд явах биш. Энэ бол зүхтаах гэдэгтэй холбоотой шүү. Тэгэхээр хэрвээ та яг одоо би ингээд амар карьераа өөрчлөх хэрэгтэй маань би ингээд одоо өөр юмар ингээд сурах хэрэгтэй маань гэдэг юм ингэж иймэрхүү юм толгоонд чи амар хэрэгэлдээд байгаа бол яг үнэндээ та энэ одоо ингээд юмаа бүртгэх те яг юу хүсэж байгаагаа ойлгомжтой болгох те энэ ажлыг хийхгүйгээр шууд дараагийнхаа юм руугаа өсөрч орж байгаа энэ байдал бол зүхтаах арга барил байгаа гэдгийг ойлгоорой гэдэг аахгүй. Энэ бүртгэх, өөртөө дүгнэлт хийх тэгээд илүү амар амгалан болох энэ ажлыг хийхгүйгээр дараагийн юм руу явна гэж байхгүй. Тэгж хэрвээ яг зөндөө хүмүүс тэгдэг заа. Зөндөө хүмүүс зүхтаадаг, зөндөө хүмүүс хуучин юмнуудаа ингээд ок болголгүйгээр дараагийнхаа юм руугаа шилжээд орчдөг, өсөрчдөг тохиолдлууд зөндөө байдаг. Тэнгүүд яадаг вэ гэхээр энэ шин зам чи яг үндэ шин зам биш. Зүгээр шин юм шиг харагдаж байгаа боловч энэ хуучин энэ нөгөө нэг таны ингээ ангалзуулаад үлдээсэн асуудлууд чинь энэ шин зүйл дээр ч дагаад ороод ирдэг. Тэгээд амар цаг хугацаа алдаад байдаг. 4-5 жилийн дараа гэхэд цоошин юм ихлүүлсэн гээл яваад исэн чи яг үндэ өмнөхтэйгээ адилхан асуудлууд тулгараад байдаг тий. Жишээлбэл мөнгө төгрөгөн дээр ярих юм бол ингээд өмнөх бизнес чинь болохоор зэрэг баах ингээд үр ширэнд ороод дууссан бол яг тэрийг ингээд яг юунд болохоо болоод яагаад ингэч юмчүүдээс амар сайн суралцаад бүгднийг ок болгоод за надад одоо харамсах юм байхгүй, хэмших юм байхгүй. Бүх зүйл окей гэж бодоод дараагийнхаа эхлүүлэх юм бол тэр чинь жинхнээсээ шин зүйл. Ок болоогүй гэж эхлүүлчихээр дараагийн бизнес чинь яах нь ахаад ялгаагүй нэг л мэтгэд эхэндээ гоё юм шиг явж байгаа л гинт ингээл нөгөө яг өмнөх бизнестэй адилхан үр ширэнд орцсон ингээ явж байгаа. Ийм цикл давтагдах гад байна гэдгийг сахиусууд нь сануулж хэлээд байна. Тэгээ тийм учраас та хэдийг яг 2 дугаар сард бол хичнээн тохгүй байсан ч гэсэндээ одоо болохгүй байгаа зүйлсүүдтэйгээ нүүр тулаад суралцах юмнуудаас суралцж дараагийнхаа юм руу орооч гэж хүсэж байна манайхаа. Тэгээ 2 дугаар сард астрологийнхаа талаас маш олон аюулгүй том юмнууд ирж байгаа. 2 сарын 1-ээс ахуулаад тэрэг сар эхэлж байгаа. Тэгээд шин юу гарна штэ одоо морь жилээ бид нар чи 2 сард угтаж авах гэж байгаа. Далайн ман болон санчир гараг 2 маань conjunction буюу айгуу тийм бүр ингээд дэлхийн түүхэнд огт байгаагүй нэг юм астрологийн үйл явдал 2 сард болох ч байгаа. Санчир болон далайн ман 2 бол сүүлийн маш олон жил бол хэдэн жил үлээ 20-30 жил ч юм уу баг. Загсны ордонд байсан. Тэгээд загсны ордонд байсан ч гэжтэй. Тэгээ сүүлийн 2-3 жил ч үлээ загсны ордонд байж байгаад одоо ордоо сольж байгаа гэд ингээд маш олон зүйлсүүд 2 дугаар сард астрологийн байдлаас бол болох ч байгаа. Тэгэхээр
Энэ энергийг яаж газардуулах вэ гэхээр зөв хэдүүлээ нэг юм зүгээр нэг огт мэдхгүй юм руу өсөрч дахиж орох биш. Жохон тогтож өгөх хэрэгтэй байна гэдгийг сануулад байна. За хүн хоорондын харилцаагаа үзэцгээе. Ажил карьер бол иймэрхүү юм гарч ирлээ. Сайн бүртгэлээ хийх хэрэгтэй, дүн шинжилгээ хийх хэрэгтэй. За хүн хоорондын харилцаа. За дахиад нэг хүзэр татъя. 8 сэлэм гарч ирсэн. За нөгөө түрүүний маань 3 анги зөв хараа авдирсан байна. Хүн хоорондын харилцаан дээр яг ингээд таны дотор ингээд бүр дарагдаад үлдсэн байсан таны нэг хэсэг болвол энэ 2 дугаар сард болвол гарч ирэх болно гэж харагдаж байна. Тэгээ таны энэ дотор хэсэг болохоор зэрэг яг ингээд дарагдаад бүр ингээд ерөөсөө ямар ч дуу хоолойгүй болоод тэ ингээд байгаад байсан. Тэгж жагаад одоо 2 дугаар сард болвол буцаж гарч ирж байгаа гэж харагдаж байна. Тийм хэм даян чүзэр буруу гарч ирсэн. Тэгэхээр энэ бол ингээд даян чүзэр маань яг ингээд айгүй дотгошоогоо болцсон байгаа хүнийг харуулдаг байхгүй. Тэнгууд тэрнээсээ яг ингээд гарч ирээд хүмүүстэй ингээд харилцаад тий надад яг ийм үг орж ирсэн юм аа. Мартагдсан үгс өөрийн дуу хоолойгоо буцааж авч ийн гэдэг үг орж ирсэн. Мартагдсан үгс өөрийн дуу хоолойгоо буцааж авч ийн. Тэгээ ингэснээр яг таны энэ нэг юм дарагдсан байсан ерөөсө дуурах ирэхгүй байсан энэ нэг хэсэгт буцаад нэг юм итгэл найдвар орж иж байгаа гэж харагдаж байгаа байхгүй. Энэ буруу харсан сэлмийн боол хүзэр маань болохоор зэрэг яг таны тэр дотоод дуу хоолой гэлээ да. Тэгээ сүүл рүүгээ та энэ дотоод дуу хоолойгоо ингэж амар удаан хаацсан байснаа ерөөсөө өөрөө мэдэхгүй айгу удцсан тэрнээсээ болоод айгу төөрөлдсөн байж байгаад буцаагаад энэ дуу хоолой гаргаж ирээд ингэснээрээ ингээд шинэ итгэл найдвар таны хайрын харилцаан дээр таны хүн хоорондын дотны хүмүүстэйгээ харилцах харилцаан дээр орж ирж байна. Тэгээ ингэснээр ингээд буцаад яг ингээд нэг юм хүмүүстэй харилцаж чаддаг болж байгаа харагдаж байна. Нэм зожиг баха болоод тэ зожигрохоо болоод ингээд бусад хүмүүстэй харилцаж эхлэх. Тэр одоо суурь 2 дугаар сард тавьж өгч байна гэж харагдаж байна. Яг үнэндээ 2 дугаар сард таад маань хувьд романтик амьдрал те одоо тэр хайр дурлал мурлал ердөөсөө ч сонирн биш байна. Ягаад гэвэл тэрнээс илүү гүн гүнзгий ажлыг хийж байгаа учраас тэр бол ерөөсөө сонирн биш байгаад байна. Яг хөө мэдээж хэрэг хайр бол өөрөө гүн гүнзгий зүйл мөн те хайр романс бол маш гүн гүнзгий зүйл мөн. Гэхдээ хайр романс гэдэг зүйлийн наан болохоор зэрэг хүн өөртөөгөө ер нь амьдраад сурч хэвээр байдаг. Тэгээд яг тэр ажлыг бол 2 дугаар сард хийж байгаа гэж харагдаж байна манайхаа. Тэгэхээр би энэ дуу хоолой ингээ хаагдсан байсан гэдэг нь юу гэсэн үг гэхээр зэрэг одоо жишээлх юм бол ялцчгүй яг хүний үгээр байгаад байдаг те өөрийгөө ингээ яг шууд илэрхийлж чаддаггүй ингээ тийм байна ийм байна гэж хэлчих чаддаггүй те үгүй наадах чинь чадахгүй юу тэнийг юм яриад байгаа юм бэ гэдэг ч юм уу те ерөөсөө тэгж хэлж чадахгүй ингээ дандаа өөрийгөө доош нь яг нэг ингээд эсэргүүцэж байгаа тэрний эсэргүүцэгч нэг хүнийг ингээд амар доош нь дарцсан байсан гэж харагдаж байна. Тэгээ тэрнээс болоод яг ингээд дуу хоолойгүй болоод бүр ингээд амар дарагдаад ингэсэн байсан. Тэгээ яг тэр хүн маань таны дотроос буцаад ингээд гарч ирээд илүү итгэл найдвар орж ирж байна. Тэгээ яг үнэндээ энэ дуу хоолой яг уу таны амьдралын альва нэгэн мөчлөгт болвол гарч ирэх юм бол айгу аюултай байсан байх л да. Одоо жишээлбэл ингээд нөө цор гэдэг дуугарлаа гэж таныг загнадаг хүмүүс байдаг ч юм уу те ингээд таныг айлгадаг хүмүүс амар байсан байж магадгүй. Тэрнээс болоод яг ингээд өөрийнхөө ер нь ингээд бодлыг илэрхийлэх те өөрийнхөө юмыг хэлэх нь ингээд айгу буруу эсвэл аюултай юм байна гэж ойлгоцсон байсан. Тэгээд хамгийн гол нь энэ одоо таны дотоод тэр нэг хэсгийг ингээд дарж нууснаас улбаалаад ер нь ингээд бусадтай харилцах харилцаанууд бараг л байхгүй болж исэн харагдаж байгаа байхгүй ингээд ерөөсөө гадагшаагаа ингээд одоо шинэ хүмүүстэй ярилцахтай айгу муу ч юм уу те
Тэгээ одоо хилцээр хийхдээ муу болцсон ч гэдэг юм уу. Инээс болоод яг ажил карьерт чинь нөлөөлөөд, хүн хоорондын харилцаанд ч нөлөөлөөд, за тийм мэдээж яриг таны өөрийн одоо өөртөө ихтэй байдалд ч гэсэндээ маш их нөлөөлж өгсөн байсан гэж харагдаж байна. Тэгээд энээсээ болвол ямар ч байсан 2 дугаар сард багаар одоо энэ нэг юм бүр ингээ бүрлдсэн байсан хайрцнуудыг нэгээр нь авч хайх болно. Тэг өөрийнхөө энэ дотоод дуу хоолойг буцааж олж авах болно гэж харагдаж байна. За ингээд ерөнхийдөө нээлттэй хэсэг маань үгээр дуусаж байна. Жаахан чаленжтай. Би худлаа хэлээд явах уу? Тийм 2 дугаар сар бол яг 2 дугаар группны өхний маань хувьд бол жоохон чаленжтай сар байна. Гэхдээ энэ нь бол зайлшгүй хийгдэх ёстой маш чухал дотоод ажил юм. Тэгээ тийм учраас та хэд маань өөртөө гой зөөлөн хандаад өөрийнхөө дотоод дуу хоолой гаргаж ирээрээ. За одоо би болохоор нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ би хостой болон хосгүй хүмүүстэй яг одоо сая энэ нэг нээлттэй уншихаар бол яг романтик амьдралын талаар мэдээлэл нэг их гарч ирсэнгүй. Гэхдээ энэ нь үнэхээр чухал хүмүүс байгаа бол тэр талаас нь хостой болон хосгүй хүмүүст яг романсын талаас нь гэж агаад асууж өгье. За тэгээд мэдээж энэ хэрэг уламжлалт цэсаараа 2 дугаар сард болгоомжилж зайлсхийх зүйлс юу вэ? 2 дугаар сард яг танд орж ирж байгаа ивэл юу вэ? 2 дугаар сард орж ирэх цоошин сюрприз юу вэ гэдгийг харж өгөх болно. Тэ ингээд нийтдээ 4 асуулт асуух нь. За тэгээд та бүхэнд манд таарсан таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ нэмэлтийг авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент төрүүлдээс холбоосоор ороод загварын дагуу худалдаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг шүү. Бүгдэнд нь томоостой амжилтыг хүсье. Нэмэлт авсан бол нэмэлтээрээ уулзаад үгүй бол дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатаа тавтай морил та бүхнийхээ 2026 оны 2 дугаар сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За хэдүүлээ юуны төрөнд юу асуух вэ гэхлээр зэрэг шууд захиусуудаас нь нээлттэй нэг одоо цахимжийг гэх юм уу мэдээллийг бол авах болно. За 3 дугаар группийг сонгож орж ирсэн хүмүүст маань яг одоо 2 дугаар сарын талаар мэдэх шаардлагатай байгаа зүйл юу вэ тэрийг нээлттэй нүү. Дөрвийн сава. За импресс буруу харж гарч ирсэн, хата их буруу харж гарч ирсэн. За тэгээд 6-гийн сава. За яг одоогоор та хэрвээ ямар нэгэн зүйл дээр за энэ нь болохоор зэрэг ялангуяа юутай холбоотой байж болно. Таны одоо эмгтээлэг талтай, эмгтээлэг шинж чанартай ч холбоотой байж болно. За нэгдүгээрт ээжтэй эсвэл эгчтэй эсвэл яг эмгтээдүүдээ ч юм уу маш их санаа зовж байгаа, эсвэл тэднэртэйгээ таарахгүй байгаа хүмүүс байгаа бол за мөн дээрээс нь өөрийнхөө биеинд санаа зовж байгаа хүмүүс байгаа л заяа хангалттай тарган биш одоо махлаг биш байна, булчинтай биш байна, туранхай биш байна гэдэг ч юм ингээд бие голж байгаа те эсвэл хамар маань том маань гэдэг юм ингэж бодож байгаа хүмүүс байгаа л за жирэмслэлттэй холбоотой асуудалтай тулгараад байгаа хүмүүс байгаа бол хүүхэдтэйгээ ойлголцохгүй байгаа хүүхэдтэй санаа зовж байгаа хүмүүс байгаа л ер нь нэг юм эмгтээлэг талын эмгтээлэг эрчмийн одоо хариуцаж авч явдаг амьдралын талбарууд байгаа шүү дээ иймэрхүү зүйлс байгаа. Тэгээ өөрийгөө эмгтэйгээр мэдэрч чадахгүй байгаа эсвэл өөрийнхөө найз охинтой их нэртэй ойлголцохгүй байгаа хүмүүс гэдэг ч юм уу. Ямар ч байсан ийм эмгтээлэг энергитэй холбоотой асуудал үүсэж байгаа хүмүүс 2 дугаар сард энэ хүмүүстэй хэрвээ муудалцсан хүмүүс байгаа бол энэ хүмүүстэйгээ таад маань буцаад эвлэрэн хэрвээ ээжтэйгээ эхчтэйгээ те эмээтэйгээ охинтойгоо ч гэдэг юм уу энэ хүмүүстэйгээ муудалцаад байсан бол энэ хүмүүстэйгээ ямар ч байсан эвлэрэн тийм тэгээд тэр ер нь ингээд жирэмслэлттэй холбоотой эсвэл бие мэйэ жоохон голоод байгаа ийм хүмүүс байгаа бол та нар маань энэ дээр нэг юм одоо эвслийг олж авах болно. Ямар нэгэн эвлэрлийг олж авах болно. Энэ шуудтаараа ингээд таны ээж их жимээ гинт ингээд ямар ч асуудалгүй болоод ааш цаанаа засагдаад таны хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш. Эсвэл та гинэт 2 дугаар сард те яг хүснээр амар их булчингийн мастай болоод эсвэл амар их жин хаяад эсвэл агиух жин нэмээд ч юм уу те хүснээрээ шууд ингээд гайхамшигтайгаар одоо энэ ид шидийн юм шигээр та тэр зүйлдээ сансандаа хүрнэ гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр энэ дээр нэг юм эвлэрэл хүлээн зөвшөөрөл те тэгээд
талархал иймэрхүү юмнууд бол явагдаж эхлэх болно гэж харагдаж байна. Тэгэнгүүтээ 6-гийн саваа гарч ирсэн гэхлээр зэрэг яалтчгүй ингээд энэ зүйл дээр та бас ялалт байгуулах болно. Ялангуяа ер нь амьдралдаа байгаа эмэгтэйчүүдтэй муудалцсан хүмүүс байгаа бол тэр хүнтэйгээ эвлэрнэ гэхдээ нэг юм ялсан мэдрэмжийг авч эвлэрэх болно гэж харагдаж байгаа байхгүй. Та өөрийнхөө ойлгуулах гэдсэн юм би ойлгуулж чадлаа тий. Эсвэл би өөрийнхөө хамгаалах гэдсэн юмыг хамгаалж чадлаа гэсэн ийм байдалтайгаар энэ одоо маргааныг дуусгар болгох болно гэж харагдаж байна. Ягаад гэвэл 6-гийн саваа маань өөрөө ялалтын хүзэр байдаг. Тэгэхээр ямар ч байсан нэг юм амьдралд нь нэг юм болохгүй тэгш бус хэмтэй байгаад байсан тэнцвэрээ алдаад байсан нэг зүйл дээр нь бол маш гайхалтай эерэг өөрчлөлт бол 2026 оны 2 дугаар сард 3 дугаар группийг сонгосон та бүхэнд маань бол зайлшгүй орж ирж байгаа гэж харагдаж байна. Энийг сахиусууд нь танд юуны төрөнд одоо хэлж өгөхийг хүссэн байна. Яагаад ч юм бэ те. За одоо болохоор хэдүүлээ хүснэгтнээсээ мэдээлэл авъя. За энэ миний өөрийн гар аргаар хийсэн хүснэгт байгаа. За тэгээ энэ дээр чармуудаа унгааж харцгаая. 2026 оны 2 дугаар сард 3 дугаар группийнхэнд маань аль амьдралын талбарууд чухал байх вэ? Ямар энерги орж ирэх вэ? За аялал, за glow up болон show singing гэдэг хоёр дээр давхар бууж ирсэн байна. За энэ нэг нь болохоор зэрэг гадна нь буусан. За дахиад юу яа? За энэ хоёр хоёулаа юм байна. Тэгэхээр хардаа glow up илүү үзэсгэлэнтэй болох. Тэгээ show singing, тэмдэглэлтүүд рүү аялал гэх мэтчлэн зүйлс дандаа амьдралын амир тийм хөгжилтэй бөгөөд гой хөнгөн хэсгүүд 2 дугаар сард хөндөгдөж байгаа гэж харагдаж байна. Яагаад ч юм бэ? Тэгэхээр 5 дугаар гэр дээр нь энэ бол надад нэг астрологоор бол 5 дугаар гэрийн энерги амир мэдрэгдээд байгаа байхгүй. 5 дугаар гэр дээр нь ямар нэгэн чухал үйл явдал бас болж байгаа байж магадгүй. 5 дугаар гэр дээр нь гой гариг орж иж байгаа гэж магадгүй. Астролог сонирхдаг Наталь чартаа уншиж чаддаг хүмүүс бас тэрийг нэг ажиглаад хараарай. Тэгвэл ямар ч байсан 2 дугаар сар айгүй тийм надад биш тийм 7 дугаар сар шиг мэдрэгдэн. 7 сард нөгөө нэг манай монголчууд чинь наадмаа тэмдэглээл гарч ороод аялал маяллаар явбал бүгдээрээ нэг тэгдэгтэй яг таадад болохоор зэрэг 2 дугаар сард тэр үйл явдал тохиож байгаа. Яг бас нөгөө нэг цагаан сар мартай холбоотойгоор мэдээж хэрэг найр майранд явдаг ч юм уу тиймэрхүү юмнууд болж иж болно. Валентин бас тэмдэглэж иж болно тий. Тэгээд бас аяллаар явах боломж ингээд гарч байгаа гэж харагдаж байна. Магадгүй дараа жилийнхээ аяллыг төлөвлөж байгаа ч юм эсвэл энэ зуныхаа аяллыг төлөвлөж байгаа ч юм уу тиймэрхүү юм бол нэлээд их гарах болно. Тийм 2 дугаар сар ерөнхийдөө тэр чигтээ нэг тийм амар хөгжилтэй нэг юм тэмдэглэлт өдрүүдийг нэлээх өнгөрүүлсэн. Тэгээ заримынх нь хувьд бол жоохон ууж идсэн тийм сар байх болно гэж харагдаж байна. Окей. За, Oracle үзрүү татаж харцгаая. За, эхний үзрүү болохоор зэрэг industry гарч ирсэн. Маш завгүй сар байх болно гэж харагдаж байна. Үнэхээр завгүй байх болно. Нэг юм дуусгаал байж тал дараагийн юм нь орж ирээл нэг юм за ашгүй энэ болчлоо гэж байж тал дараагийнх юм нь орж ирээл за тэгэл за ажил тарлагын гут за найзын төрсөн өдөртөө авах хэвээр за цагаан сарын хамыг бэлдэх хэвээр за Валентиныхаа ямыг бэлтэн гэ амар тэгж байгаа. Үнэхээр ингээд араасаа бүр амар цаг 2 дугаар сар таадын хувьд яг үнэндээ бараг ингээд нүдэн анаас ирсэн чинь дууссан байх болно. Маш хурцтай өнгөрөх болно гэж харагдаж байна. За дараагийн хөзөр winter буруу орж гарч ирсэн. За өвөл гэдэг хөзөр маань буруу орж гарч ирсэн байна. Тийм та хэд сүүлийн саруудад болохоор зэрэг жоохон уйтгартай амьдралаа өнгөрүүлсэн байж магадгүй. Магадгүй ингээ хүмүүстэй ингээл гадагшаа тутушаа ингээл яваал аялаж маялал ч юм уу ингэж ингээл тэрэнд нь тэгсэн чи та болохоор нэг сайн тийж чадаагүй болохоор ингээ жоохон гонигтай ч юм уу. Эсвэл аялаар явсан байсан ч гэсэндээ босод үеүүдтэй болохоор зэрэг ерөнхийдөө нэг юм яг л нэг хэвэндээ ингээ байгаад байсан нэг жоохон хүлдцэн юм шиг байгаад байсан гэж хэлвэл хамгийн тохиромжтой юм уу? Тэгэж байж агаад энэ 2 дугаар сараас ахуулаад таад маань гисж ийна. Ерөнхийдөө ингээд нэг юм амьдрал хөдөлгөөнд ороод үйл явдлууд ингээд агуулсан өрнөж эхэлж мэхлээд тэгээд одоо ингээд нөө цагаан сар гарахаар зэрэг модон морь жилээрээ бид нар ч хүлээж модон морь гинэ гал морь жилээ бид нар хүлээж авах гэдэг штэ. Тэгээд тэрний энергийг бүр бусдаас илүүтэйгээр мэдрэх гээд байгаа байж магадгүй манай 3 дугаар групп их юм байна. За энэ сарын гол төлөөлөх амтан болохоор зэрэг чон гарч ирсэн байна. За энэчнээс надад орж ирж байгаа юм нь юу вэ гэхлээр зэрэг 2 дугаар сар таад маань маш юм стратегтэй байж чадах болно. Надад нөгөө нэг чон гэхээр зэрэг яг
юу санаанд ордог вэ гэхээр энэ зүгээр худлаач гэж магадгүй би сайн мэдэхгүй байна. Гэхдээ амарч байсан ингээд чанаач нөөний сүргээрээ явдсан шүү дээ. Тэгээд сүргийн хамгийн артталт нь альфа нь байдаг, толгойлогч нь байдаг. Яагаад гэвэл ингээд бүгднийг араас нь хараад юу яагаад явж идэг мовч идэг гэл те. Нэг тэгдэг. Тэгээ би ингээд яагаад ч юм бэ ер нь л нэг юм чоныг амар тийм стратегч тийм амт юм байна гэж бодцсон. Тэг яг тэр шууд хамгийн түрүүнд санаанд орж ирлээ. Тэгэхээр та хэд маань ингээд 2 дугаар сард айгуу завгүй байх ч гэсэндээ хажуугаар нь ингээд амар тийм бодолтой, санаатай байж чадна гэж харагдаж байна. Аливаа зүйл дээр ингээд ерөнхийдөө та хэд маань ингээд шоу цэнгэмэнд маш их оролцож байгаа. Тэг ингэж чаж гэсэндээ магадгүй одоо жишээлх юм бол нөгөө цагаан сараар бүр хитрхи амар хитрүүлж ууж идэхгүй. Тэ эсвэл ингээд хитрхи амар их алкогол хэрэглэхгүй. Ерөнхийдөө анханасаа ингээд за би энэ жил болвол тэрийг тэгж тэмдэглэн энийг ингэн тэ. Тэгээд ингээд бүх юмнуудаа ингээм амар уртчлаад харчихсан байж чадах болно. Альва бүх зүйл дээр тэгж чадна гэж харагдаж байна. За хүзрийн маань мессеж болохоор зэрэг төлөвлөөгүй байсан нэг тийм чаленжтэй асуудал ингээд үүсэж магадгүй гэсэн маань. За тэгээд хэрвээ тийм асуудлууд гарч ирэх юм бол танд хэрэгтэй бүх зүйл чинь таны гарын дор байдаг шүү. За тэгээд санаа зовоод байгаа тэр асуудал дээрээ түр ингээ пауз аваад хойшоо олж жагаад дахиад нэг сайн хараад үзээрэй гэж гарч ирж байна. Тийм. Гэхдээ та хэд маань надад бол яг хүзрийн мессеж ингэж хэлжиж болох ч гэсэндээ тэрнээс жилүүтэйгээр миний зүүн сонгоор орж ирж байгаа мэдээлэл бол та хэд маань харин ч бүр маш олон асуудлуудыг урьдчилаад харчихсан байх болно гэж гарч ирж байна. Тийм маш их урьдчилаад харчихсан. Тэ одоо жишээлх юм бол за ингээд ер нь ингээд нөгөө цагаан сар магасаар болоод айл майл хэсгээр зэрэг за манай тэрний тэр бол заавал ингээд надаас тэнэг асуулт асуудаг те одоо чи яага хүүхд гарахгүй байгаа ингэж асуудаг ч юм уу нэг тэр манай монголчуудын дунд маш их болдог асуудлууд гэдэг шүү дээ. Тэр мэрэнд яаж хариулах уу эсвэл тэрийг яаж хүлээж авах уу гэдэг бүх юмнуудаа ингээ амар тооцсон амар санаатай байж чадна. Тэгээ тэр нь өөр айгу зөв байх болно. Юунд ч ингээд амар одоо сэгсчүүлэхгүй ийм сарыг өнгөрүүлэх болно гэж харагдаж байна. За гахалтай. За одоо болохоор хэдүүлээ 7 хоногудаа нэг хүзрөөр төлөөлүүлээ 4 ширхэг хүзэр харах болно. За 2 дугаар сарын эхний 7 хоног болохоор зэрэг 10-ын сава буруу орж гарч ирсэн байна. За тийм ялцчихгүй амар завгүй те. Сүүл рүүгээ 2 дугаар сарын ихээр амар завгүй байна гэж орж ирж байгаа юм. Тийм маш завгүй болоо. Тэгээд жоохон ядарч магадгүй өстөө нэрээ ядраад унаад өгч магадгүй. Эхний 7 хоног дээр ер нь одоо та хэд маань 2 дугаар сар эхний 7 хоног гэдэг чинь 2-3 хоноод эхлэн штэ. Яг одоо энийг үзэж байгаас ахуулаа шүн амар сайн унтаж амарч мамраад өөрийнхөө энергийг жоохон юу ягаараа цэгнэрээ. Тэгэхгүй бол 2 дугаар сар эхний 7 хоног дээр хитрхийн амар ядарч мадарснаасаа болоод юу яаж магадгүй өвдөж магадгүй байгаа шүү. За жоохон ханаа томонд тусч мусгаад иж магадгүй. Ерөөсөө тийх хэрэггүй. За сүүлийн энэ 1-2-7 хоног үнэхээр амар завгүй байгаад бүр баларцсан байгаа хүмүүс байгаа бол 1-р 7 хоногоос ахуулаад арай жоохон гайг болж эхлэх болно. Ерөнхийдөө нэг юм та бүр ингээд албаарч бай, санамсартайгаарч бай, санамсаргүйгээрч бай ингээд ямар ч байсан бүр дэндүү их ажилчин болвол эхний 7 хоног дээр яалтчгүй цөөлөгдөх болно гэж харагдаж байна. Яг тэгвэл нэг бол та өөрөө ёо за би чадахгүй нэ заримыг ингээд өөр хүнд даатгая, зарим ажлаа өөр хүнд даатгая гэд эсвэл ингээд бүр шууд ингээд халуурж малуураад гэртээ тэ бие зүгээр болтол хөвтгээс өөр арга болдог ч юм уу ийм нөхцөл байдалд орох гэдэг гэж харагдаж байна. Эхний 7 хоног дээр. Тэгэхээр тэрэн дээр жоохон анхаарал өөрөө манайхаа энерги зөв зарцуулж хуваарлаарай. За 2 дугаар сарын 2 дугаар 7 хоног дээр болохоор зэрэг за гэр бүлтэйгээ маш их сайхан цагийг өнгөрүүлэх болно. 2 дугаар 7 хоног гэдэг чинь одоо 2 сарын 15-6 хүртэл гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм цагаан сарда бэлдэх ч юм уу эсвэл цагаан сар тэмдэглэдэггүй айлууд байгаа бол ямар ч байсан гэр бүлийнхэнтэйгээ маш гоё цаг хугацааг өнгөрүүлж хамтдаа маш аз жаргалтай мэдрэмжүүдийг авах болно. За мөн дээрэс нь 2026 оны 2 дугаар сарын 2 дугаар 7 хоногт 2 сарын одоо 7-8-аас 15-16 хүртэл гэсэн үг тийм ээ. Энэ хугацаанд ашиг орлого бол их нэмэгдэх болно гэж харагдаж байна. Ямар нэгэн байдлаар яг нэг юм хүлээжсэн нэг юм бүтэх гэж надад бол юуны төрөнд орж ирлээ. Одоо жишээлх юм бол нэг юм хөрөнгө оруулалт татах гад амар удаан хүлээж агаад тэгээд за одоо ингээд одоо цагаан сар масар болчлоо худлаадаа гэж бодоод байж итл харин гинэт тань руу залгаа за тэр ажил чинь болохоор болсон шүү гэж хэлэх ч юм уу те. Тийм тиймэрхэн болж магадгүй. Зармийнх нь хувьд бол яг одоо
хүүхдүүдийн хувьд бол нөгөө нэг айл гэсээд хөрхөн мөнгө цуглуулж юм бас тийм жижигхэн зүйлж болно. Тэгээ та өөрөө хэдэн настайгаас хамаарат энэ маань том орлого уу эсвэл жижиг орлого уу гэдэг нь бас ялгаатай байдаг шүү дээ. Ямар ч байсан 2 дугаар сарын 2 дугаар 7 хоног дээр бол орлого бол нэмэгдэж байна. Гэрийнхэн тэгээд цагийг маш гоё өнгөрүүлж байна гэж харагдаж байна. За 3 дугаар 7 хоног дээр хэдүүлээ за нэг юм хитрхи өөртөө хатуу ханддаг байдал амар гой зөөлөрж өгж байгаа харагдаж байна. Эсвэл танд амар хатуу ханддаг хин нэгэн байгаа бол тэ жишээлх юм бол ээж авч нь танд амар хатуу гашуун үгнүүдийг амар хэлэх гээд байдаг байж гиснаа. Ягаад ч юм бэ энэ цагаан сарын дараа тэ 17-оноос ахвалаад 20 эдний хүртэл 20-ийн ихээр хүртэл бол тань айгу зөөлхөн хандаж эхлэх болно. Айгу тийм зөөлөрсөн байдлаар тэгээд нэг юм таныг ингээ аргадах гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү юм бас амар хийж магадгүй. Эсвэл хин нэгэнтэй ингээд муудалцсан байсан бол эвлэрэх ч юм уу те нэг тиймэрхүү юмнууд бол яг 3 дугаар 7 хоног дээр байна. Нэрээ түрүү нөгөө нэг гэрийнхээ эмэгтэйчүүдтэй гэрийнхээ ч юм уу амьдралтаа байгаа эмэгтэйчүүдтэй муудалцсан байгаа хүмүүсийн маань хувьд эвлэрнэ гэсэн шүү дээ. Тэр маань яг энэ 3 дугаар 7 хоног дээр ер нь тохиож магадгүй байгаа харагдаж байна. Тийм. Тэгээ энэ нь яг үнэндээ таны дотоод сэтгэлийг толдож байгаа. Та өөртөө бас тэгж амар хатуу ханддаг болонгууд тэр чи яг гадаад ертөнцийн чинь толдоод бас ингээд тань илүү зөөлөн ханддаг болж байгаа ч магадгүй. За хамгийн сүүлийн 7 хоног 2 дугаар сарын сүүлээр болохоор зэрэг за за би энэ дээр тодруулга авъя. Гэхдээ ер нь бол нөгөө юуны төрөнд орж иж байгаа мэдээлэл нь юу гэхэлэр зэрэг таад маань яг нэг алтаа гаргаж магадгүй байгаа харагдаад байна. Гэхдээ уул нь бол ерөнхий төлөв байдлаас чинь юу гэж гарч ирсэн баггүй юу? Ихэнх алдаануудыг уртчилж харж чадна гэдээсэн. Тэгсэн хэрнээ яг сүүлийн 7 хоног дээр нэг алтаа гарах гэдэг харагдаж байна. Энэ дээр тодруулга авъя. Яг сүүлийн түрүүний маань мессежтэй жоохон утган зөрөлтөд байгаагийн учрыг бид нарт тайлбарлаж өгнө сахиус удаа. The Fool. Тийм ээ яалтчгүй 2026 оны 2 дугаар сарын сүүлийн 7 хоног дээр юу яах гэдэг магадгүй нэг юм алдаа гарах гэдэг магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ энэ алдаа нь юутай холбоотой гэхэлэр зэрэг яг хил амтай бичигтэй холбоотой. Надад яг нэг юм үг үсгийн алдаанаас болж оноо алдах ч юм уу те үг үсгийн алдаанаас болж ингээд гэрээ цуцлагдах ч юм уу нэг тиймэрхүү юм амар орж ирдэг амар тийм тэнэг алдаа тий ингээд бүх юм чи амар гоё болсон мөртлөө яг гарчган дээрээ нэг үсэг алдцсан тэгэнгүүт нөгөө нэг дүнгиж ингээд тэр чинь шалгаж байгаа хүмүүстэй багш ч юм уу тий гарчган дээрээ ингээд алдцсан байнгут бусдыг бүгдийг харахгүй шууд тань руу ингээд юу хийгээд байгаа юм бэ гэх ингэж байгаа юм шиг тий нэг тиймэрхүү мэдрэмж амар төрж гин тэгэхээр энэ дээрээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхэлэр зэрэг та бүх зүйлийг нэг стратегитэйгээр бодцсон гэж бодоод хитрхи тэрэндээ ирдээд 2 дугаар сарын сүүлээр тэрнээсээ яг болоод болчмгүй алдаа гаргаж магадгүй байгаа. Тэгэхээр өөртөө хит эрдэлгүйгээр үнэхээр юм бичиг цаасны хил ярианы тийм чухал зүйлийг 2 дугаар сарын сүүлээр хэрвээ шийдвэрлэж байгаа бол бүр ингээд дабл трипл бүр 2-оос 3 удаа тий нөгөө 7 хэмжиж нэг огтол гэдэг шиг маш сайн хянаад бичиг цаастай ажлуудыг та өөрөө ганцаараа хянах биш бусдаар бас хянуулаарай гэж орж ирж байна. Тийм тэгж чадах юм бол энэ асуудлаас өөрийгөө авч гарч чаднаа. За энэ бол төлөв байдлаа одоо хэдүүлээ ажил карьер санхүү сурлага хөдөлмөр рүү орцгоё. За 3 дугаар группийнхний маань ажил карьер сурлага хөдөлмөр дээр ямар шинэхэн өөрчлөлтүүд 2 дугаар сард орж ирэх вэ? За 8 сэлэн буруу орж гарч ирсэн. Бурын аяг буруу орж гарч ирсэн. За тэгээд King of Pentacles. Яалтчгүй юу яаж ийн манайхаа орлого орлуул айгу 2 дугаар сар нэмэгдэж байгаа харагдаж байна. Ямар нэгэн байдлаар. Тэгээ энэ нь болохоор зэрэг та бас өөрийнхөө нөөцийг тултал нь ашиглаж байгаатай холбоотой тийм ингээд одоо ямар нэгэн компани дээр яг ижилхэн одоо албан тушаалд ажиллаж байгаа хоёр ажилчан хоорондоо төсөөр өгдөг шүү дээ. Яг тэрэн шиг та болохоор зэрэг өөрийнхөө бүх ингээд их сурвалжуудыг өөрийнхөө бүх нөөц бололцоонуудыг маш сайн дайчилж ажиллаж байгаатай холбоотой гэж гарч ирж байна. Та
хэрвээ хилтэй болвол гадаад хилтэй болвол тэр хилээ 2 дугаар сард ашиглаж гин те та гарын эвдүү сайтай болвол тэрийг ашиглаж гин ингээд өөрийнхөө бүх төрлийн янз бүрийн одоо амьдралынхаа туршид ингээд хөндлөөлж ирсэн туршлага болон авиас чадваруудаа ажлынхаа талбар дээр, санхүүгийн талбар дээр, сургалтынхаа талбар дээр гаргаж байгаагаас шалтгаалаад, дайчилж байгаагаас шалтгаалаад яг тэрнийхээ үржил шимийг олол хүртэж эхлэх болно. Тэгээд энэ дунд бол бас албан тушаал дэвших эсвэл одоо ахлах махлах болох ийм боломж бол 2 дугаар сард гарч ирж байгаа гэж харагдаж байна. За тэгдэггүй маа гэхэд ерөнхийдөө та хэд маань мөнгөнд захирагдаад байгаа биш, та өөрийнхөө мөнгийг захирж байгаа гэсэн мэдрэмжтэй байх болно гэж гарч ирж байна. Тэгээд за энэ мөнгийг нь одоо тийшээ хий, хоригдлол руугаа хий. За энэ мөнгийг нь болохоор зэрэг ингээд биелнүүдээ төлөхөөр энэ дээрээ ингээд хамаг юмнуудаа айгуу сайн мөн л ялгаагүй нөгөө түрүүний яриад байсан стратеги болвол ажил карьер дээр нь дагаад явж байгаа харагдаж байна. За тэгээ тэрийгээ дагаад бол та өөрийнхөө орлогыг сайжруулж байна. Энэ дунд ингээд нөгөө үнэхээр амар сайн жишээлбэл ингээд татвар матур төлдөг хүмүүс байгаа бол татвараа маш сайн одоо бүртгүүлээд ингэснээрээ буцаа олголт авдаг ч юм уу нэг иймэрхүү байдлаар ингээд өөрийнхөө бүх нөөц болцоо булан тухай бүрийг сайн шалгасны үндсэн дээр бол орлого нэмэгдэж байгаа, амжилт дэвшилж байгаа гэж харагдаж байна. За хэрвээ та ажил карьер дээр ч эсвэл сурдаг хүүхдүүдийн маань хувьд сургууль мургуул дээр ч хүмүүс таныг муу хэлээд байна энэтрээгээд бодож исэн бол тэр чин зүгээр таны өөрийн санаа зовнил байсныг 2 дугаар сард ойлгох болно. Хинч таныг тэгж муулж яриаггүй эсвэл муулж ярьсан байсан ч гэсэндээ яг үнэндээ тэр нэг чухал биш тань ямар ч хамаагүй байдаг ч юм эсвэл тийм гэдгийг ямар ч үсэн ойлгож айгу санаа амрах болно гэж харагдаж байна. Та болохоор зэрэг ингээд би тэр хүнд таалагдахгүй байх вэ, энэ хүнд таалагдахгүй байх вэ, намайг тэгж ярьж явах вэ, тэгж бодчихгүй гэдэг амир их юм бодож исэн бол тэр бодлосоо 2 дугаар сард ямар ч үсэн гарч байгаа гэж харагдаж байна. Ингэснээр бол та өөрийнхөө бас шал юм дэмий шалдар болдоор хов жимэвэн дээр анхаарлаа хандуулах биш, яг жинхэнэ чухал зүйлс дээр анхаарлаа хандуулад өөрийгөө дайчлаад явж чадна гэсэн мессеж ерөнхийдөө айгу эерэг мессеж гарч ирлээ. Окей, за одоо хэдүүл болохоор хүн хоорондын харилцаа руу орцгоё. За хүн хоорондын харилцаа 3 дугаар группийн маань 2 дугаар сард ямар шинэ өөрчлөлтүүд орж ирж байгаа вэ? За Page of Swords. Юу вэ? 6-аас илүү буруу орж гарч ирсэн байна. Тэгснэ Chariot гарч ирсэн байна. За тэгэхээр ямар ч байсан хүн хоорондын харилцаан дээр бол 3 дугаар группийн маань сонголт хийж байгаа харагдаж байна. За энэ Chariot буюу сүйх тэрэг хүзэр маань болохоор зэрэг их арканагийн том хүзэр байдаг. Тэгээд яг аль нь руу явахаа мэдэхгүй байгаа гэж харагдаж байна. Энэ нэмэгтэйг би энэ зурган дээрээс харахад би энэ ингээд эсвэл энэ мотоцикл нь ингээд нөгөө тал руу явахыг хүсэж байгаа юм шиг мөртлөө нүд нь болохоор ийшээ ингээ болцсон байгаа ч юм шиг тэгж бол харагдаад байна. Тэгэхээр ямар ч байсан хүн хоорондын харилцааны талбар дээр 3 дугаар группийн маань өмнө нь ингээд ерөөсөө яг тодорхой болохгүй байсан зүйлс айгу тийм байна. Энэ сар айгу тодорхой болох юм байна. Тэгэхээр жишээлхэн бол юм situationshipд байгаа хүмүүстэй энэ нэг хүнтэй ингээ яах гэдэг нь мэддэхгүй ингээ нэг өөгчөж булчирхааж ингээ байгаад байгаа бол 2 дугаар сард ер нь аль тийшний одоо юм луужин байгаа бол аль тийшний илүү хазааж байгаа нь ойлгомжтой болох болно. За угаасаа л ер нь л ингээд нэг юм болохгүй юм байна да. Аль эсвэл хамаагүй дээрдээ ирлээ шүү гэсэн яг тэр мэдээлэл нь бол маш тодорхой болж ирэх болно гэж харагдаж байна ямар ч байсан. Мөн дээрээс нь болохоор зэрэг хэрвээ энэ дунд хин нэгнээс салах гад салж чадахгүй ингээд байгаад байсан хүмүүс байгаа бол 2 дугаар сард гинт зүгээр шууд ингээд зориг шулуудаад нөгөө дахиад нэг сонголтоо тодорхой олгож байна. Тэгэхээр зарим хүмүүс надад бол яг ихэнх нь ер нь салах шийдвэрийг гаргана гэж орж ирж байна. Заримын хувьд бол за энэ салах уу нийлэх үү гэж бодоод байна гэдэг чинь энэ харилцаа бол ерөөсөө сайн биш байгаагийн илрэл гэдгийг хүлээж аваад нөгөө хүнтэйгээ ярилцаад юм нээлттэй байгаад яг энэ зүйлийг нэг тийшин шийдээд хамтдаа байхаар бол яг хамтдаа байсан шиг байгаад салах гээд байгаа бол салсан шиг салъя гэдэг ямар ч үсэн нэг тийм гинтийн юм огцом шийдвэрийг бол гарах болно. Яг л нэг л өдөр ингээд сууж ирсэн аяа дахиж ингэж юм алцганаж байж чадахгүй нэ гэсэн ийм мэдрэмжтэй байх болно гэж орж ирж байна манайхаа.
За одоо хостой хосгүйгээр нь би бас нэмэлт мэдээлэл авъя. За эхлээд хостой хүмүүстэй мэдээлэл авъя. За доктортой харилцаанд байгаа хүмүүс шүү. За доктортой байгаа хүмүүс 5 сэлэн буруу гарч ирсэн. Доктортой харилцаанд байгаа хүмүүс маань сүүлийн үед жоохон юутагаа хостойгоо ингээм амар муудалцаадсэн юм, жоохон муудалцаад эсвэл ямар нэгэн зүйл дээр яг шийдвэрт хүрч чадахгүй маргаадсан бололтой. Тэгин ингээд тий одоо юу гэдэг гадаад явна явахгүй ч гэдэг юм уу. Яг нэг юм дээр ингээд нэгтэйшээ харж чадахгүй ингээм амар гацаад байсан болвол энэ 2 дугаар сард тэрэн дээрээ нэг юм уучраа олж байгаа харагдаж байна. Ямар ч гэсэн би биэндээ ингээд ийм шудраг бус хантаа болоод тий энэ асуудлаас болоод ийм толгой мөргөлдөөдсөн болвол тэрнийхээ учрыг олоод нэг нэгэндээ илүү зөөлөн хандж байгаа нэг юм тийм дахиад нөө төрөний эвлэрлийн энерги бол яваад байна. Ямар ч гэсэн хостойгоо яг доктортой харилцаанд байгаа хүмүүс маань нэг юм эвлэрлийн энергийг олж авч хоорондоо ойлголцлыг одоо тогтоох болно гэж харагдаж байна. За тэгээд даяан чуцар буруу харж гарч ирсэн болохоор зэрэг ганцаардаад байсан хүмүүс маань хостойгоо илүү ингээд одоо хамтрах те илүү бие биентэйгээ цаг хугацааг өнгөрүүлэх ийм боломж болол нэгдэж өгч байна. Тэгээд дэндүү ингээд нэг юм болгонд нь одоо яг хосынхоо юм болгонд амар эмзэглээд байсан энерги чинь харагдаад байгаа хгүй тэ ингээд хэлсэн үгэнд нь харцанд нь гаргаж байгаа үйлдэлүүдэд нь та хоёрын аль нэг нь ингээд амар эмзэглээдсэн. Тэг ингээд жоохон ингээд зүгээр л ингээд нэг юм жоохон богинохоо хариулчаар одоо мессеж бичгтээ богинохоо хариулчаар зэрэг энэ яагаад над дууралцсан бах та энэ гэж бодоод ингээдсэн нь ерөнхийдөө одоо 2 дугаар сараас бол арай гайгүй тайвширч эхлэх болно. Тэгээ та хоёр хамгийн гол нь бие бинийгээ илүү сайн ойлгох болно. Ойлголцолд хүрэх болно гэж харагдаж байна. За синглчүүдийн маань хувьд ямар байхыг харцгаа. Синглчүүдийн маань хувьд ямар байх вэ? Синглчүүдийн маань хувьд за фул үзэр мохог үзэр гарч ирсэн. Мохог үзэр дахиад нэг таван. За энэ галын жанжин бол 3 группээр гурван дээр нь гарч ирлээ маш сонирхолтой. За тэгээд сарны хөзөр гарч ирсэн. Синглчүүд маань харийнхаа амьдрал дээр яг тодорхой зорилгыг 1-р сард тавих болно гэж харагдаж байна. Өмнө нь болохоор зэрэг яг хаашаа яваад байгаагаа ерөөсөө мэдэхгүй ингээд зүгээр амар хөвжижсэн гэж харагдаж байна тий. Яг ямар хүнийг хүсэж байгаагаа мэдэхгүй, яг ямар харилцаанд ормоор байгаагаа мэдэхгүй, өөрийгөө ч ойлгохгүй, юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй. Тэгээ тэрнээс улбалаад юм янз бүрийн юм одоо өөгч биш булчирхаач биш те нэг тийм сонин хоёрын хооронд харилцаануудад айгүй ороод исэн байж магадгүй. Тэгээ тэрнээс болоод ингээд та өөртөө амар тийм үл мэдэгдэх тийм энергитэй те ерөөсөө дандаа л ингээд хүмүүстэй танилцахаар зэрэг бас тэр хүмүүс нь ч гэсэндээ өөртөө яг тийм танд яг яах гээд байгаагаа ерөөсөө хэлдэггүй те үнэхээр яг хүнтэй үерхэд ингэх гээд байгаа мó гэхлээр зэрэг үгүй ч юм шиг ингээд эсвэл ингээ анхандаа амар лаг тийм яг ингээд гой харилцаанд ормоор байгаа маа тэ энэ төрэ гэж ярьж ийснаа гинт болохоор зэрэг болцдог ч юм уу тэ ингээл нэг дандаа тэгээдсэн. Тэр маань юутай холбоотой байсан бэ гэхлээр зэрэг 3 дугаар группийн маань жоохон өөрсдөө яг юу гэсэд байгаагаа мэдэхгүй за ингээд юу надад ирэх нүү ингээ хүлээжээ гэсэн байртай байсан гэж харагдаж байна. Тэгвэл 2 дугаар сараас ахуулаад үгүй надад юу ирэхийг би өөрөө тодорхойлё гэдэг одоо тийм юм руу шилжиж байгаа гэж харагдаж байна. Та яг ямар хүнийг хүсэж байгаагаа ойлгомжтой болгож байна. Яг ямар хайрыг хүсэж байгаа, ямар харилцааг хүсэж байгаагаа маш тодорхой болгож байгаа харагдаж байна. Тэгээ эн чинь бол хайрын амьдралд угаасаа маш том хөрөнгө оруулалт, маш том өөрчлөлтүүдийг татах болно. Тийм. За тэгэхээр энэ бол яг энергийн шилжилт хөдөлгөөнийг ярьчлаа. Үйл явдал ямар үйл явдал байх вэ? Тавинзоос дахиад Hermit гарч ирсэн. Тийм ерөнхийдөө ингээд нөгөө хүмүүсийн маань хостойч хосгооч нөгөө цөм энерги нь ойролцоо байгаа учраас за bottom deck дээр 2 аян гарч ирсэн. Ойролцоо байгаа учраас ингээд ойролцоо хөзрүүд бас айгүй гарч ирээд байдаг байхгүй. Тэгэхээр яг нэг юм
би ингээд хосгүүдээж гэдэг юм уу эсвэл ингээд ийм яг ийм доктортой гоё харилцаанд орж чадахгүй байгаадаа амар эмзэглээдсэн бол тэр эмзэглэлт маань бол дуусгар болж байна гэж харагдаж байна. Ерөөсөө ингээд хитрхи юмд эмзэглээд те одоо жишээлх юм бол ингээд найр майр болж байхад хүмүүс танаас ингээд найз охинтой олсон уу, найз луутай олсон уу, их нэртэй олсон уу, нөхөртэй олсон уу гэдээ асуух үе гэж амар айх ч юм уу те эмзэглэх ч юм уу. Жохон тэгээд байсан маань бол ерөнхийдөө гайгүй болно. Яг тэгвэл та угаасаа нөгөө нэг зорилгоо тодорхой болгочихж байгаа болохоор зэрэг нэг амар ингээд өөртөө итгэлгүй болоод эмзэглээд ингээд их юм бодоод тахчаа эрс багсч байгаа гэсэн үг. Тэ за яг ийм хүн л угаасаа амьдралд маань орж ирвэл би зөвшөөрөх болно. Энээс өөр хүн орж ирэх юм бол би зөвшөөрөхгүй гэдэг юм руу шилжчихэж байгаа болохоор зэрэг өмнөх нэг юм амар дутуугийн мэдрэмжтэй яваад байсан те. Тэр маань бол айгүй гоё багсаж өгөх болно. Тэгээ та өөрийнхөө нэг юм хуягнаас ингээд гарч ирэх болно гэж харагдаж байна. Өөрийгөө амар цоожилсан, чагталцсан байжгаад тэрнээсээ нэлээд хөргөн гарч ирэх болно гэж харагдаж байна. Тэгээд хоёрын аяга гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ bottom deck дээр гарч ирж байгаа юм маань болохоор зэрэг юм цаатлын энергийг илэрхийлж байдаг байхгүй юм цаатлын ийм бүдэг энергийг илэрхийлж байдаг. Тэрэн дээр нь хоёрын аяга буюу хайр харилцааны хөзөр гарч ирсэн гэхлээр зэрэг та удаан хугацаанд бол яг энэ хосоогоо татах болно. Яг энэ 2 дугаар сард магадгүй шинэ хостой болохгүй ч гэсэндээ суурь энэ сар бол сайн тавьж чадж байгаа. Тэгээд ингэснээр цаашдаа яг зөв хүнээ зөв харилцаагаа өөртөө дуудах ийм болцоонд бүрдэж өгч гинэ гэж харагдаж байна манайхаа. За энэ бол нээлттэй уншлага маань байлаа. За одоо би болохоор нэмэлт хэсгээрээ за мэдээж хэрэг 3 асуулт дандаа асуудаг байж байгаа. За нэгтгэн нь болохоор зэрэг 2 дугаар сард болгоомжилж зайлсхийх зүйлс, 2 дугаар болохоор зэрэг 2 дугаар сард зохиосуудынхаа нивэж өгч байгаа зүйлс юу байгаа вэ? Юу хийхэд ээлтэй вэ? За амьдралд нь орж иж байгаа цоо шин сюрприз нэг ширхгийг тэ ямар сюрприз орж ирж байна гэдгийг харна. За тэгээ би 4 дээр болохоор та хэдтэй яг 2 дугаар сартаа төлөвлөсөн ажил байгаа бол тэр ажил нь хэр бүтэлтэй байхыг харж өгөх болно. За ингээд энэ хүртэл сонсон та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтийг худалдаж авах гэсэн юм бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлдөөсөн холбоосоор ороод заврын даваа худалдан авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг шүү. За ингээд хэдүүлээ дараах авчлаа болсон. Бүгдээрээ баяр таа.